Ер нь яг нэг сэтгэл зүйн талаас нь харах юм бол Герман, Япон хоёр чи юугаараа ижил гэдэг вэ гэхээр хоёулаа нэг хатуу хэм хэмжээтэй соёл гэж явдаг байхгүй. Маа монголчууд бол ч илээ зөөлөн хэм хэмжээтэй соёлдог байхгүй. Хичнээн ингээд нөгөө соёлын агуулгаараа чи ингэх ёстой тэгэх ёстой гэдэг нэг тийм аль алинд нь байгаа мөртлөө Герман, Япончууд аягүй тийм их л хатуутай. Тэр нөгөө тийм. Манайханд болохоор зайхтай өршөж чиг гэдэг тийм зөөлөн хэм хэмжээ яваад байдаг. Тэгэхээр би юу ойлгосон гэхээр нийгмийн сэтгэл зүйдээр тэр хэм хэмжээ дотор аягүй олон янз байдаг. Тэгэнгүүтээ Герман, Япон бол ялцчихгүй хатуу хэм хэмжээтэйгээр ижилсэд идэв юм л. Тэгээд нөгөө хүмүүс очиод би нэг ойлгоод байдаг шалтгаан нь өөрөө бас тэр нөгөө сурцаагаад байгаа байхгүй. Нийгэмтэй харьцах дадал бэжтэй хэм хэмжээ гэдэг чинь тэрийг багаас нь суулгацсан тэрүүгээр ижилсэд байгаа. Бусдад хатуу байхын тулд өөртөө хатуу бай гэдэг үү тий? Тийм одоо нөгөө одоо хинч тэгж ярьдгүй л те. Гэтэ ярих албагүй тий. Ярьдгүй. Гэтэ тэр нь одоо Япон хүн болгонд байдаг бах. Надад бас байдаг. Танах тэгвэл Японууд яа тий одоо хоттой нэг хэм хэмжээ байгаа шүү дээ. Тэнгүүтээ одоо жишээл хотоос гадна тосгонд ч юм уу тийм хатуу байдгүй. Бүр ийм байгаа шүү дээ. Одоо нөгөө тосгон болгон бас манай японочууд юугаар юм юу гэдэг вэ тийм дүрм журамыг те их зохиож жижигхэн community ч гэдэг юм том community хамаагүй ингээд community болгон тийм журам байдаг те. Тэгээ тэр журам нэг журамтай хүмүүсийг community гэж дууддаг юм бэ. Японд бол тгийн гуда яг нөгөө Эдогийн үед Японч харьцангуй тайван болоод тэрнээс өмнө за 1600 оноос өмнө штэ дандаа ингээд дайн явагддаг байсан. Аймаг хооронд. Тэг мууч хооронд. Тэгээд тэр муучаараа муучин дээр ингээд нөгөө захирагч самурай тавиад Жанжин хаан самурай тавиад тэгээ самурай ингээд өөрийнхөө муучийг хариуцж явахдаа тагнуул байнга орж гардаг. Тэр мууч хоорондоо. За. Биенийхээ тагнуулаа. За. Тэрийг яаж барих вэ гэхээр ийм арга хэрэгэлсэн байхгүй. Муучийн тосгоны айлга нь өөр. Гаднаас ирсэн хүнийг шууд барина. Яриа нь өөр байхгүй. Тийм. Тэрнээс ахуулаад тийм. Гэтэ айлгыг сурж болно шүү дээ. Айлгыг сурж болно. Гэхдээ олон одоо тосгоны айлгыг ер нь ингэ боломжгүй болчихдээ. Тийм боломжгүй шүү дээ. Тэгэхээр нэг тосгоноор дагнасан тагнуулж явах хэрэгтэй юм. Тийм. Манай би Миязаки хот гэдэг газар төрсөн. Тэгээ манай хажууд талын Мияконожо мууч болохоор өөр захирагчтай. Тийм удаа шал өөр хилтэй. За хил айлга өөр байсан. Зөвхөн айлга нь өөр байгаа биш те. Одоо юмныхаа нэр мөр нь өөр болоод явчих штэ. Тэр болгоо ингээд алдахгүй хэлнэ гэж байхгүй мэл. Тэр нэг юу гэдэг чинь Герман дэлхийн 2 дугаар дайны үеийн кино гэдэг үстэй тэрэн дээр нэг тагнуулыг барьдаг яадаг гэсэн чинь нөгөө пив захиалсан чинь хуруугаа ингэж юу лээ ингэж заасан гэдэг чинь нэг тийм кино гараад ирдэг шүү дээ. Ингэх ёстой байсан ингэсэн ч гэдэг. Тий, тэгэл чинь нөгөө биеийн хилэмжээр хүртэл нөгөө хилний ялгаатай байдал явдаг тий. Тэгээ тэрүүгээр шууд баригдаж байгаа байна. Угаасаа нөгөө хүний яриа чинь хүний ингээ хоорондын харилцааны ихэнх нь биеийн хилэмж байдаг. Бараг 60% гэж ярьдаг байхгүй. Тэгээд 30% нь болохоор гэл нэг тийм дуу аваагаар явдаг тийм. Тэгэл ерөөс яг үгээр бол нэг 6% мэдээлэл дамждаг гэж байгаа байхгүй. Тийм бах. Тэгээ германчуудыг би ойлгосон бах тий бас. Тэгсэн бах тий нөгөө 6% мэдхгүй ч гэсэн үлдсэн нэг нод хим хэмжээч аягүй чухал шүү дээ. Ер нь хин хоорондоо хэрхэн харьцах уу, нүүрний мимик ямар байх уу гэдгийг ч хүртэл тодорхойлдог тийм. За эхлэх үү. За сайн байцгаана уу? Томокогийн найз нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болцоо. Өнөөдрийн найз Томокогийн анх Twitter дээр танилцчихсан одоогийн X дээр тэгээд тэр айгу Twitter дээр эвтэйхэн тий. Эвтэйхэн одоо амьдрал дээр ч гэсэн хаяа жилдээ ганц ч юм уу 2 жилдээ ганц уулздаг найз уянгаа маань ирсэн байна. Баярлаа. Баярлалаа.
Хөш нэрээ саяхан нэг чиний тухай бичсэн мэдээнд юу жилээ нэг мэдээний сайт дээр ч лөө хээцэг уянгагийн үдцсэн байсан шүү дээ. Тэгсэн. Харин хүмүүс тэгээд лээ. Яг хоо тэгтээ тэр чинь бас миний ургийн аваг юм чи. Уг нь буруу биш тийм. Тэгээ ургийн авагийг ерөөсө ашиглахаа болцсон хизээ нээсэн юм монголчуудын түүхийн хувьд. Бид тэр яг түүхийн бол мэдэхгүй. Тэгтээ ялцчгүй ургийн аваг ашиглахын болиулсан байж байгаа. Бид нар ч баг 2000 оны ихэр үлүүдээ буцаж ургийн авагд авалж авсан шүү дээ. Тэгээ ургийн авагийг аккаунт дээр ашигладаг, бичдэг учир нь юу вэ? Надад гой санагддаг гэдэгхгүй. Яг бид нар энэ ургийн аваг бас хэрглэж яхахын зүйтэй юм бэ гэж санагдаад байдаг байхгүй яа тэгэхээр бид нар одоо жишээлбэл нөгөө эртний судруудаа харахаар одоо тэр авгийн тэр гэж харьцдаг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр бидний өөрсдийнх нь нийгмийн бүтцэн тэр аваг аймгийн нэрээрээ айгүйх яваад байдаг хүмүүсийг одоо хүүхдүүдийг хүртэл ингээд нөгөө судрууд дээр гэрлүүлж байгааг нь уншихаар тэр авагтай ингэж ураг байлтлаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо орчин үед болохоор ингээд тэр хоёр гэрлэлээ гэд нэрээр нь биш ураг төрлийн тэр нэрийг ашиглаж тийм холбоо үүсэж байна гэж ярьж гин гэдэг ч өөрөө бидний ургийн аваг нийгмийн бүтцтэй айгүй чухал үүрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр би ерөнхийдөө ургийн авгаа бас ашиглаж яах нь зөв юм байна гэж бодод байгаа. Тэгээд нэг бусдад жоохон хүмүүс чинь нэг бусдаасаа жоохон өөр юм ашиглаад байгаа юм шиг болохоор жоохон хичээд идэх шүү хүмүүс тийм юмасаа бас жоохон нэг ч гэсэн өөр хүн хийж явал заа гэдэг бидсэн тэгчида гэдэг үлгэрлэл бас байгаасаа гэж бодод. Би одоо Ибүкуро Томоко гэдэг. Ибүкуро гэдэг чинь миний ургийн аваг байхгүй юу? Тийм аавын нэрийг бол тийм монголчиг аавын нэрийг бол ашигладаг. Японд? Тийм Японд бол тийм. Тэгээ ургийн авагийг бас хэрэглэхгүй бол одоо нэр жинкнээсээ мартын шүү дээ. Тийм. Гэж бодогдхий. Тэр бас нэг онцлог баг шиг байна. Тэгээ манайханд бас ургийн аваг тэгээд эцгийн аваг нэрийг ашиглана гэдэг нэг тийм давхар юм яваад ах шүү гэдэг манай ер нь тий. Тэрний хүүд нэргэл нөгөө судруудаа авсан уншихаар тэгэхээр аль нь л тийм чухал одоо энэ хин бэ гэдэг нь холбоос хийх талыг шаардлагатай юм байна л гэж боддог. Танах тэр нэрний дээр Японд ургийн аваг ашиглахаас өөр тийм нэр ашигладаг байсан үе байсан уу? Үгүй байхгүй. Тэгээ ургийн аваг гэхдээ ургийн авагтай айл маш цөөхөн байсан. Тийм үү? Тийм. Ургийн аваг чинь юу байхгүй юу? Эн чинь гавьяаг харуулж байгаа. Одоо зиндааг харуулж байгаа. Японд бол байсан. Ургийн авагтай болсон сүүлийн ерөөсөө 150 жил, 170, 80 жилийн. Тэгээд ургийн аваггүй бол юу гэж болох вэ? Тосгоны хийн одоо ямар газрын одоо нөгөө жишээ тэднийхэн нөгөө юунд байдаг голын иргтээр байдаг гингуудаа голын иргийн хийн ч гэдэм үү те хиний хүүхэд бас нөгөө хиний хүүхэд гээд аавын нэрээр явдаг байсан байж магадгүй. Тэгээд би сайхан манай ууг айгуу сони ууг байхгүй юу Ибүкуро гээд. Яг Япон хүн сонсох юм бол хотод нөгөө гээд одоо эргэтэн биш үү те. Тэгээ адилхан дуудлагатай ханзаар бол өөр. За гиз дотортой юу? Тийм. Хотод гэсэн тий ихийнх хүмүүс тэгж ойлгодог байхгүй. Гэтэ яг ханзаар харах юм бол шал өөр утгатай. Ханзаар амар утгатай. Хувц хийдэг цүнх гэх юм уу? Тий. Тэгээ манай тийгүүтээ манай аав ингэж ярьдаг байсан байхгүй юу надад. Манай ах айгуу удам сайтай байлаа. Бүр дээр үед хэдэн мянган бараг 1000 жилийн өмнө ургийн авагтай болсон. Тэгээ яаж болсон бэ гэхээр юу хийдэг байсан бэ? Эцсийн хааны хувцсыг янзлаад цүнхэнд хийгээд очичтэй нөгөө хуучин хувцсыг аваад янзж өгдөг. Тийм одоо нөгөө яг дэрэгтэн байдаг нэг айл байсан бэ. Ойлгуулсан байхгүй юу? Уран айл байсан биз дээ тий. Гэж ойлгуулсан байхгүй юу? Тэгээ би бүр манай ээж дүү тэгээ бид гурав бүр итгэсэн тэрэнд. Тэгээ манай аавын төрсөн гэрт очдог байхгүй юу? Манай аавын төрсөн гэр чи өөрийнхөө хувийн музейтэй жижиг гин. Тэгээ би нөгөө манай аавын ах
давааг ахаас асуудаг байхгүй юу? Манай одоо өвгт эцтэй гоо мундаг хүмүүс байсан бэ тэр гэдэг. Тэрийг нэг харуулсан баримт байна уу гэж асуусан байхгүй юу? Гэсэн чи манай дүү тийг чамд хийсэн юм уу гэдэг байхгүй юу? Тэгсэн гэсэн чи одоо шааж байгаа гэдэг. Одоо яг монголоор хэлэх юм бол тэгээд яг нөгөө музик тэгж байгаад үзүүлсэн чамд. Үзээгүй л тэр үед жаахан завгүй байсан. Тэгсэн чи ингэсэн гинэ яг нөгөө агуулгыг хэлэхэд манай аавын тайлын өвгт эц нэг 300-аад жилийн өмнө гинт баяжсан бэ. Тариач юм байгаад яаж айгуу сэргийлэн хүн байсан бэ. Одоогийн Токио руу яваад тэгсэн чи 300-400 жилийн өмнө ерөөсө Токиогийн хамгийн ядуу хүүхэд хэд ном уншиж байгаа. Тэгээ өөрөө жаахан нөгөө яг гайгүй тариач юм байсан байгаа байхгүй юу. Тэгээ өсөг мэддэг те. Тэгээд хөдөө тэгээд тэрнээс доогоор зиндааны тариач юм болохоор өсөг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө ингээд бүр өсөг мэддэгтэй бүр бахархалтай явж байгаа шүү дээ. Жаахан мөнгөтэй. Тэгэнгүүтээ тэр өдөр болгон юм тэмдэглэл хөдөлдөг. Тэгээд тэр тэмдэглэл дотор ингэж байгаа гинэ. Токиод одсон чинь одоогийн Токиод одсон чинь ерөөсөө өсөг мэдэхгүй хүн байхгүй юм бэ. Амар цаас хэрэгжилж байна. Цаас хийдэг юу байсан? Японд чи цөөхөн төрлийн мод байгаа байхгүй юу? Тэрний хэрэглээ үүсэх юм байна гэд. Тэгээд тэрнээс хойш буцаж ирээд мод тарьсан байгаа байхгүй юу? Яг тэр цаасны мод. Тэгээд ер нь явандаа бол ямар ч зиндааны хүүхэд ном унших юм бэ? Цаас хэрэгтэй юм бэ гэд. Тэгээд тийм жаахан мэдрэмжтэй байсан да. Өөрийнхөө мужийн захирагчаас шагнал авч байгаа байхгүй юу? За. Тэгтээ чи юу авмаар ингэж асууж байгаа? Би сэлэмтэй олмоор байна, ургийн өвгтэй олмоор байна гэд. Тэгээд удаа ургийн өвг чинь тоотой. Бас уу. Тийм, тоотой. Тэгээд шинээр зохиож болохгүй. Тэгийн удаа яадаг вэ гэхээр одоо ядуурч байгаа тийм одоо зэндаа өндөртэй хүн тэ ургийн холбоотой болох ёстой гэдэм бэ. Тэр айлыг эсвэл худалдаж авах юм бэ. Тэрийг одоо нөгөө ивент хийгээд ургийн өвгийг худалдаж авт юм бэ. Амар сонирхолтой нийгмийн харилцаа үүсэж шүү дээ. Тэгээд худалдаж авсан. Тэгээ нөгөө самурай зиндааг нь авчиж байгаа байхгүй. Тэгэхэд тийм одоо чухал бас тэр нь бас тоотой байх нь шүү дээ. Тийм. Манайхан шиг одоо гавьяатай одон тараадаг шүү биш. Одоо байхгүй юмыг зохиож болохгүй байхгүй юу? Тийм. Зохиож болохгүй гэх. Түүхийг тэр ургийн өвгийн түүхийг хүртэл худалдаж авч байгаа юм. Гэтэ отоо бодохоор бас жаахан заван юм явагдаад байгаа хөөх тийм чи. Яагаад заван гэж? Одоо нөгөө тэр чинь яг тэр Ибукуро гэдэг өвгийг харах юм бол те манай одоо тэр хүнтэй хамаатан болсон юм уу болоогүй мэдэхгүй байхгүй юу. Тэгээ цаашаа ингээ харах юм бол эцсийн хамтаа ингээ холбоотой ингээ ургийн мод байгаа байхгүй юу. Тэ мэдээж одоо Кёотогийн төв дээр тий. Тэгэхээр чи бид нар одоо айгүй л холбоо ямар ч хамаагүй хүмүүс зин өвгийг тий ашиглаж байгаа гэхээр тэрийг худалдаж авч байгаа л та ихнэр болгосон юм уу эсвэл одоо тэр хүмүүсийг аав ээж нь болгосон юм уу мэдэхгүй. Гэхдээ цусаар барах холбоогүй байхаа гэж боддог. Өргөдөж авсан юм уу тий. Гэхдээ айгүй тийм юу байгаас бас удам гэдэг юмд айгүй ач холбогдол өгдөг байсан ба. Одоо Монголын түүхийг тэгээ харахаар бас яг тийм мэд шүү дээ. Нөгөө барууны ингээд түүхийг харахаар чинь хүүхэд төрсөн одоо жишээл баг 90-ээр хаан ширэн залгадаад байдаг шүү дээ тий. Монголын түүхийг харахаар зөвхөн аав чинь хин юм бэ гэдгээс гадна ээж чинь хин юм бэ гэдгийг заавал хардаг. Тэгэхээр тэр хүүхэд хаан ширээн цуухын тулд 2 төрлийн одоо зиндаа шаардаад байдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээд ээж чинь хинч биш юм бол зөв аав чинь хинч биш. Нөгөө ээж нь жишээл хааны одоо борчны удмынх ч юм уу байсан байгаад аав чинь тийм удамгүй хүн байсан бол хаан болдгоо. Эсвэл аав нь ингээд нөгөө нэг хааны угсааны мөртлөө бүр хаанч байсан байж болох гээд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ээж нь яг тийм нөгөө аль нэг тийм алдартай ургийнх биш бол хүүхэд нас өрөөсө хаан болдгоо. Хичнээн их төрсөн ч гэсэн
Тэгээ тэр надад айгүй сонирхолтой санагдаад байдаг байхгүй. Тэгээд Монгол түүхэнд жишээл яг хоёр төрлийн ургийн тийм овгийн зиндаа шаардаад байна гэдэг чинь манайх яг ингээд нөгөө бүтцээрээ одоо төр засаг байгуулж байгаа бүтцээрээ амар нарийн дэрхтэй болцсон байсан байгаа байхгүй тий. Тэрнээс биш гинт хин нэгний үзэнжээр тийм дүрм зохиогдохгүй шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр одоо жишээл 13 дугаар зуунд тиймэрхүү үдэг явж ин гэдэг чинь бид нарын тэр төр захиргааны соёл нь бүр хэдэн мянган жилээр сунах гээд байгаа байхгүй тий. Тэрнээс өмнө тэгжээч нэг тийм хэм хэмжээ тогтох гээд байна шүү дээ ер нь л тий. Тэр үед тэгж зиндаа худалдаж авдаг байсан болоо тэр сонирхолтой байна. Манайхан бол тэгж. Тэгээ тэрийг бас одоо өдрийн тэмдэглэл төр бичээд явж идэг тий. Тэгээ аюу хэрэгтэй мэдээлэл шүү дээ чинь тэгээд тий. Өнөөдөр бас тэгж бичих хэрэгтэй л юм биш үү? Тэгээ одоо сүүлийн үеийн өдрийн тэмдэглэл чинь одоо Twitter ч гэдэм үү тий Facebook болчиход байгаа юм да. Гэтэ тэрийг олж унших уу гэдэг бас тий. Тэгээ танаа чинь жишээл тэр 300 жилийн өмнө 350 жилийн өмнө бичсэн гэсэн үү тий. Тэгээ тэрийг ингээд хадгалуулаад цаашаа ингээд өгөөд нь гэдэг чинь бас амар мундаг л юм л да тий. Гэтэ тий ер нь ингээд бичиж авчихгүй л аюултай юм билээ. Жишээ нь одоо дайны үед нь штэ. Манайх чинь бүр хөдөө ууланд тэр манай аавын төрсөн гэр чинь. Тэр бүр амар хөдөө заяа. Тэрний одоо жижигхэн захирагч айл байгаа байхгүй юу? Нөгөө хөдөөний баян одоо юм одоо тэр сам мантай айл байгаа байхгүй юу? Тэр юм хадгалдаг те. Тэгийн удаа тэнцээ тэр музей шиг юм дотор бүр ингээд Google-тэй байгаа. Бүр дээр үн Google-тэй. Тэр Google-тэй нь одоо эцэг хаан хатаа хааныг харуулсан Google-тэй. Тэр Google-тэй чи өөрийнх нь гэсэн нэг юутай байхгүй. Тавилгатай, хэрэгсэлтэй, самтай, одоо номтой, нөгөө юутай, ширээтэй, аяхтай гэдэг байхгүй юу? Тэр том Google-тэй. Тэр Google-тэй болохоор ийм хэн дээр сууддаг. Тэг хэрэгслүүдтэй ингээд яг нөгөө ёсороо тавих бол ингээд 2 м орчим ийм урданд тавьчихдаг байхгүй юу? Өгсрөө тэрийг чинь нөгөө Японы ерөн айл болгонд бэти. Тэгэхээр тоглоомны зорилттой шүү. Ерөнхийдөө нэг тахилга махлны зорилттой тийм үү? Дээр үед бол эцэг хааны одоо удмынхны тоглоом байсан юм шиг хөөхтүүдийн. Тэ яг нөгөө урдны амьдралыг тэр чигтээ харуулсан ингээ хоол идэж гинэ гэдэг тоглолдог. Тэр нь одоо явандаа явж одоо нөгөө юу болсон? Одоо сайн нөхөртэй болох одоо сайн гэр бүл зохиохын тулд одоо нөгөө жилдээ нэг удаа тэрийг тагчих ёстой гэд. Тэг 3 сарын 3-нд баяр хийдэг байхгүй юу? Октийн баяр. Тэг тэрийг хардаг байхгүй юу? Тэр тэгсэн чинь тэр Google нь тэнцээ байгаа. Бүр дээр үн Google байгаа байхгүй юу? Тэгээд гайхаа тэгсэн чинь бас манай тэр авга ахын ихнэр ингэж манай удмын бүр амар мундаг Google байгаач томоко тэрэгтэй. Манай хайгу мундаг байгаач ингээ харуулж байгаа байхгүй юу? Тэг би бүр гайхаад ийм хөдөө те ийм нарийн хийдтэй Google-ийг за 1000 баян баялаа гэхэд арай ингээд төвөөстэй Токио ч юм уу Кёотогоос авч ирэхгүй байлгүй дээ гэж бодохгүй юу. Тэгээд дахиад нөгөө авга ахаас асууж байгаа байхгүй юу. Эн чи манай удмынх гэдэг юм. Үнэн юм уу гэж асуусан чи бас шаач гэдэг. Тэг яасан гэсэн чи дайны үед нөгөө гайгүй хөдөөний гайгүй айл руу Токиогийн бүр тасарсан баян хүмүүс чи нөгөө бөмбөгддөг үе штэ нөгөө Америкийн цэргүүдийн тий хадгалах гад зөөс юм шүү. Яадаг байсан бохгүй юу? Удаж одоо хоолч байхгүй Токиод чи аюултай. Тэгэхээр тэнцээ амар их мөнгө төлөөд байдаг байсан бохгүй юу? Нэг өрөөнд. Тэгээд ерөөсөө сүүлрүүгээ дайн дуусах алтаанд чи бүр тэтэр өгөх юм байхгүй болоод бэлэн мөнгө өгч чадахгүй болоод тэгээд одоо төлбөрт нь тэрийг өгч байгаа байхгүй тий. Тэгэнгүүтээ тэрийг одоо хиний байсан хинч мэдэхгүй болоод тэр ерөөсөө 80 жилийн өмнөхөн явдал шүү дээ тий. Таа самуу ус хэцүү тий. Би нөгөө Вьетнамд нэг хэсэг амьдэрсэн байхгүй. Тэгээд хотын төвд нь амьдарч байсан. Австралийн дараа Вьетнам руу явсан тий. Вьетнамаас Австралиас өмнө Вьетнамд байсан. Тийм үү.
Тэгээд Вьетнамд чинь жил хагас амьдраад би чинь хотын төвд нь амьдардаг байсан байхгүй. Тэгээд тэр хотын төв бас амар сонирхолтой. Сайгон гэл нэг хамгийн уртлын хот нь. Сайгон. Тэгээ Хочимин Хо гэдэг. Чи Minh тий. Тий. Тэгээ хотын төвд нь нэг хэсэг амьдарсан. Тэгсэн чинь тэнд аягүй сонирхолтой. Нөгөө Америк элчин гэл Вьетнамаас хүмүүс цухтаа асан ерөөсөн хамгийн том цухтаа одоо бомб нь ерөөсөө тэр үед Сайгон л байсан байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс олноороо цухтаагаад Вьетнам руу явсан байгаа. Одоогийн нөгөө дэглэм тогтох гээд. Тэгээд тэр үед чинь бол бүхэн нээлттэй худалдаа эднэр нээлттэй мөртлөө хүмүүс тэгээд нөгөө нэг айгүй баян болчихсон. Тэгснэ хамаг юм хаяа цухтаасан байгаа байхгүй. Тэгэнгүүтээ шин дэглэм тогтоод бүхэн минь хурааж авсан. Тэгээд нөгөө айгүй гой байшинтай байхгүй олон Сайгон ч өөр айгүй тийм сонирхолтой. Тэр гоё байшинд одоо жишээл дараа нь Netflix дээр нэг тэр Сайгоны үеийн дөрвөлтийн талаар үзсэн чинь юу гардаг гэсэн чинь энэ байшинд манайх байсан гэд хүмүүс нөгөө дараа нь 2 3 дахь үе дээр хүмүүс хурж ирээд энэ байшинд манайх байсан гэдэг одоо миний амьдарч байгаа дүүрэг дотор л болж байгаа тийм өрнөж байгаа тийм кино үзтэл одоо очихоор тэрэн дээр очиход өөр айл болцсон. Тэгээд өөрийн гэсэн одоо жишээл хоол моол хийдэг тийм ганц зэтэр нээсэн. Тэгээ тэр айгу сонирхолтой байгаа байхгүй. Хүмүүс нь энэ бидний байшин байсан гэж ярих мэдээлэл нь байгаад байгаа мөртлөө өмчлөх ямар ч ирэх байхгүй болсон. Тэгээ зүгээр л нэг дэглэм солигдвол тэгээд одоо тэгээд нөө өстө хажууд нь очиод энд уг нь манайх байсан гэж хэлэхээс өөр ямар ч тийм юугүй болсон. Тэгэхээр дайн сам ууслах хүний нийгмийг амар тийм оронгоор нь ирүүлж байгаад тийм. Тий. Харин тий. Тэгэхэд би бол ингээд тэр чи одоо тэр айлын сайгүй үнэтэй юм байгаа байхгүй. Хамгаалах гад аваад ирсэн чи өдөөний айлт ингээд баг арга байхгүй баг наатах өгөхгүй бол байлахгүй шүү гэсэн ухаанаар хандсан ч юм уу яаж мэдхүү те. Эсвэл магадгүй дасаа тэгээ та хамгаалаарай гэж үлдээсэн ч гэж магадгүй тий. Ихтэй ямар ч сан дуртай өгөөг нь лав чадвал ингээ аваа ямаар байсан байгаа шүү дээ. Тэгээ жаахан үнэхээр ингээд сэтгэл өвддөг гэдэг чи амар. Магадгүй итгээд за ер нь энийг авч явж яхаар гэд. Магадгүй Токиод итгэл алдарсан байж магадгүй шүү дээ. Тийм. Нэрээ саяны чиний яриаг сонссон чи би нөгөө манай нөхөр чинь Дорногов байх байхгүй юу? Би тийшээ Оросод зөндөө амьдарч байсан гэх. Тэгээд саяхан штэ саяхан гэдэг чи 10 гаруй жилийн өмнө ч юм уу. Оросуудын амьдарч хаяа явсан баярнууд нь тэр чигтэй байсан. Тэгээ хин ч амьдрахгүй те. Дорноговт. Тий. Зөндөө байдаг гэсэн. Тэгээ нэг өдөр нөгөө Оросууд чинь хаяа явсан гэж байгаа байхгүй юу? Гарыг гэд монголчууд гаргасан юм шиг шүү дээ тий нэг өдөр 90-ад оны. Тий 90-ад он тий. Тэгээд шилжээд гэсэн баг тий. Тэгээд тэнцээ хин ч амьдрахгүй тэр чигтээ хайсан гэж байгаа байхгүй. Нөгөө саяны Вьетнамуудын эсрэг биш үү? Одоо тэгээд хүн амьдрдгүй юм уу? Тэг сайхнаас тэрийг чинь бүр ерөөсөө нэг 10 жил болоогүй ш. Сайхнаас нэг тортоод цонхон баг шинээр барьсан шахуу юм бол нэг юм болгосон гэж сонссон. Ноцтой тийм хүмүүс бага ахалт тий. Тэгээ байшин орон сууцнд нэг нөгөө юу яахгүй. Тэр хавийн хүмүүс ерөөс ач холбогдол өгөөгүй юм шүү дээ. Оросуудаа амьдарч ирсэн юмд амьдрахгүйгээ манайхан бас тэгж байгаа ч юм магадгүй л тий. За би одоо гол сэдв рүү орчих уу? Миний нөгөө өнгөрсөн жилээс хойш ингээд нэг сэтгэл хөвж байгаа. Хүн болгоноос асууж байгаа юм байгаа юм. Тэр нь одоо нөгөө өвлийн тухай. Тэгээд уянгаатай бас санал солилцъё гэж бодож байгаа юм бас өвлийн тухай байхгүй юу? Тэг би одоо тийм өвөг дээдсийн тухай юм ярьлаа. Ерөөсөө юу гэсэн бэлээ? Ерөөсөө 10 за би тоогийн мартчихжээ. Нэг 400 жилийн ухархад 400 жил ухархад цаана өвөг дээдс чинь заяа 22,000 олцдог гэж сонссон. 20,000 орчим. За. Гинэ? Амар тоогоор ингээд намайг одоо генетикийн тий
32,000 удаагийн секс явагдсан. Биш ээ. Тэрний тал юм бэ. Тэр хос гэж бодоход те 11,000 уучрал байгаа байхгүй юу? Тийм байгаач те. Тэгээд 11,000 хос байсан бэ. Эргэж харахад тэгээд тийм юм ингээд бодоод исэн чинь ер нь би бас нэг удахгүй хин нэгний те одоо хүүхдүүдийн тийм хүн байсан гинэ гэсэн өвгдээцний хэсэг болоод явчих юм бэ. Гэж бодоход би бас одоо нэг дараа жил 50 хүрэх гэж байгаа. Амьдралын талыг бол амьдэрсэн байгаа. Тэгээ өвглийн тухай их бодмоор санагтаад. Тий. Тэгээ бас нөгөө миний хувьд бол өвглийн тухай сайн бодмоор байгаа байхгүй. Өвгөл гэж юу илээ гэж бодоод өгмээргүй санагтаад байгаа байхгүй юу? Тий. Мэдчмээр байна гэж юу? Тий, мэдчмээрээ. Тэгээ нэг хандлагын хувьд бол би бол айгүй юм өөдрөг хүлээж аваад өгмөр байгаа байхгүй юу? Тий. Зөв ч юм уу буруу ч юм уу дэндүү өглөөс хайж байгаа юм уу эсвэл тий өөрийгөө бодохоор. Тэгэхээр ер нь ингээд нийт монголчууд өглийг юу гэж дүгнж, юу гэж хүлээж авч яаж бодд юм бэ? Бас чиний хувьд юм одоо өвгөл гэж яг юу юм бэ? Миний хувьд бид нар ч одоо тэгэл нөх хүн гэхээр одоо мэдээж хэрэг нас орж байгаа одоо нас орж байгаа хүний бол тэгэл үдэхдээ бол хамаг сайн сайхнаар хэлээл үднэ гэсэн нэг тийм нийтлэг ойлголттой байдаг тий. Тэр хүний хэрхэн амьдэрсныг бол одоо эрлэг номон хаан одоо бурхан маань ингээд дэнцэлнэ. Ер нь бол бурхад дэнцэлнэ тий. Тэгээд тэр хүн хэрвээ муу хүн байсан бол одоо муу үйлдэлийнх нь одоо бүх үйлдэлийн дэнслэхэд муу нэх байх юм бол там дунна тий одоо сайн хүн байсан бол дахин төрнө гэсэн нэг тийм ойлголттой л байгаад байдаг. Надад бол яг миний хувьд бол би тийм үү яаж юм нэг хүлээс нэг хайхаа болцсон. Би 8 9 настайдаа одоо манай эмээ маань өвчгүй тэр маань өвөө маань нас орчихгүй гэл аюу айдаг байсан байхгүй. Тэгэл тэрнээсээ болоод стресстэй тэрсэн унтаж чаддгүй байдаг байсан. Тэгээ би тэр аюу тод санддаг байхгүй. Ингээл харанхууд ингээд таазаа ширтээд тэгэл хүмүүс чинь ингээл мангас цангасаас айддаг хөдөл би ингээл тэр маань өвчгүй гэж бодоод аюу тийм айдас тавтчихсан санддаг байхгүй. Тэгсэн чинь надад яг юу болсныг би мэдэхгүй гэхдээ нэг сүүлийн 3 4 жил өнөө би ерөөс өвхлээс айхаа болцсон. Тэгээд ингээд юм хийх болохоор за зүсрээл тэгэл өхөн л эцтэл гэж боддог болцсон. Тэр өхөл ерөөсөө ингээд нэг тийм над дээр тулаад ирэхэд нэг тийм өгдөг чинь нэг тийм айж хүлээж авахгүй мэн гэж бодоод болцсон. Тэгээд надад нэг тэрэнд ингээд эргээр хүлээж авах болж байгаа шалтгаан нь бас юу байх шиг вэ? Дахин төрнө гэдэг итгэл байна уу? байгаа. Би бол ер нь дахин төрнө гэдэгтээ бол аюу итгэлтэй байгаа. Яг ямар төрхтэй байх нь би мэдэхгүй. Тэгээд надад тэр санаа өөрөө их тийм аюу гоё эерэг юм байна гэж бодогдоод байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүн ахид дахин төрдөг гэдэг санаа өөрөө их тийм хүнийг их гоё сэтгэл зүйн хувьд их тайвшруулт юм байна гэж бодсон. Тэгээд нэг сүүлийн үед тэрийг ингээд ургуулan бодоод ахаар аюу гоё бодол гарч ирдэг байхгүй. Жишээлбэл энэ насандаа ингээд нөө учирж байгаа нөө гой крашуудаа бодохоор бид хоёр урд насандаа амраг хосууд байсан байж л таараа гэдэг ч юм уу. Эргээр бодох тийм юмнууд гарч ирээд байдаг байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол тийм байна. Тэгээд чамаас харин асуух юм байна. За. Тий. Японд яагаад тийм их сүнс байд юм бэ? Энэ сүнсний тухай бол би ингэж ойлгочаа. Жишээ би бол сүнс харж байгаагүй. Мэдэрч байгаагүй. Зөө. Хин мэдэрдэг байсан бэ гэхээр манай эмээ, манай ээж хоёр. Тэгээд тэр хүмүүс яагаад гэж бодохоор яг нөгөө тэр 2 дугаар дайн гэдэг чинь айгүй том дайн байсан. Бас дайнаас өөр бусад бас нөгөө юунууд зөндөө болдог байсан. Газар хөдлөлтөй гамшиг японч их болдог байсан. Тэгээ нэг өдөр маш олон хүмүүс зэрэг үзэгдэл бол одоо ч байсаар байгаа байхгүй юу? Хамгийн сүүлийн том
газар хөдлөлт хийхэд яг жилийн өмнө болж исэн. Тий хэдэн зуун хүнээс орсон. Тэгэхэд биш тий одоо нөгөө ингэдэм бэ. Тэр үедээ нөгөө юунд болсон штэ. Сендай одоо Фукушимагийн нөгөө админ станц дэлбэртэгч айгу том байсан. Хамгийн сүүлд болсон маш том газар хөдлөлт 11 оны 3 сард байхгүй. Тэрний дараа шинэ одоо сүнсний ярианууд гарч эхэлж байгаа байхгүй. За одоо нөгөө хинэрээ санаад нөгөө юуны утаснууд идэв шүү дээ. Гудамжинд идэг утасны нөгөө бокснууд одоо ч цөөхөн болсон доо. Тэг бокс руу ороод авгатайгаа ярих гэж бодоод уцаа чихэн тавьсан чинь яг дуун сонсогдсон гэж байгаа байхгүй. Зарим хүмүүс тий. Ууцъя гэж бодоод явж исэн чи учирсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас 2 дугаар дайны үед ч гэсэн яг тийм юмнууд зөндөө болдог байсан баг. Одоо хүүн өнгөрсөн одоо тэгээ дайнд нас орсон. Сүнс болсон ч гэсэн хамаагүй сүнс ч хамаагүй ууцхынсан гэсэн тэр хүсэл нь сүнсийг харуулдаг байсан баг гэж боддог. Тий. Тэгээд тэгээ яагаад би сүнсийг харахгүй манай ээж манай эмээ хардаг вэ гэхээр тэр манай ээж чинь дайны дараа төрсөн ч гэсэн те яг нөгөө манай ээжийг өсгсөн хүмүүс чинь бүгдээрээ тийм дайны травматай тэгээ өчигдөр нөгөө манай ах ирсэн ч гэдэм үү те тийм яриа ингээ байнга яригддаг байсан байхгүй. Японд ер нь яг хүн нас орохоороо дахин төрнө гэж үздэг юм уу эсвэл сүнс болно гэж үздэг юм уу? Энэ айгүй өрмөд заяа. Адилхан ерөн Монгол, Япон ялгаагүй бурхан шашны орон. Тэ сүс одоо нөгөө сүсгийн хувьд ч гэсэн тэ одоо нөгөө тахитаг одоо очиж мөрөгдөг тийм давтамжийн хувьд ч гэсэн одоо бурханы сударт итгэдэг итгэлийн хувьд ч гэсэн тэ би бол нэг ялгаа байхгүй байх гэж бодод байгаа. Тэгсэн хэрнээ манай японочууд бол дахин төрөн гэдэг юмд итгэдэггүй юм байна. Тэгээ дээрэс яг нөгөө Японы бурхан шашны урсгалуудыг ашиглаж байгаа хэдэн мянган судар байгаа дотроос өөрийнхөө урсгалд ашигладаг хэцүүхэн юу байдэн шүү дээ. Тэ судар байгаа шүү дээ. Тэгээ тэр судар тэр дараа төрлийн тухай бичсэн судрыг нэг уншдаг байхгүй. Гэтэ байд юм уу? Бараг байхгүй. Одоо нөгөө байх юм байгаа. Гэхдээ дараа төрлийг ярих тийм дуртай биш юм. Басан. Манай японочууд тий. Яагаад тэр юм бол? Тэгэхээр ерөнхийдөө Японд бол хүмүүс нас орлаа гэхэд сүнс нь бол нэг юм Японд оршоод байна л гэсэн утгатай байт юм шүү дээ. Бага. Одоо нөгөө тэр чинь Монголд бурхан шашиг орж ирэхээс өмнө ямар байсан бол бид нар чинь бас ялгаагүй тийм шаманизм тий суурьтай байгаа шүү дээ. Бурхан шашин орж ирж ирэхээс өмнө юм төсөнстэй. Юм нь одоо лус савдахтай гэж үздэг тий. Японочдын хувьд бол байгальд шингэж одоо ямар нэгэн одоо нөгөө бурханлаг оршихуй болоод яг байгальтаа оршин гэсэн тийм мэдрэмжтэй байдаг баг. Танаа ер нь ингээл ажиллаад хахад Японы ингээд тэр сүнсний соёл бас аюу баялаг юм шиг байна тий. Тийм юм шиг байна. Тий одоо ингээл кино мөн үзэхэр чи ингээл Япон киноны сүнснүүд бол үнэхээр супер ингээд үнэхээр амар креатив байдаг штэ. Жишээлбэл Анимашн. Үгүй ер нь л ингээд би одоо аим шиг кино үзэхэд болцсон л доо. Надад бол хитэйтсэн санагдаад байгаа байхгүй. Гэхдээ үздэг байх үед бол ингээ хамгийн амар санагддаг байсан. Тэгээ дээрээс нь тэр сүнсийг одоо жишээл ингэж нийгмийн харилцаанд оролцох чадвартай гэж дүрсэж байгаа нь өөрөө тийм агсан төвшнөх санагдаад байдаг гэсэн байхгүй юу. Надад нэг тэр дүрл амар тод санагдаад байдаг нөгөө лифтээр явсан чинь нэг сүнс ингээд давхар болгоод яг ингээд зүр зогсож байдаг. Тэр бол жишээлбэл үнэхээр агсан төвшнийхөө байхгүй. Тэр ингээд одоо бодохоор тэр сүнс хүүхдийн сүнс лифтний технологиг бол амар эзэмшсэн байгаа байхгүй юу. Яа. Би нөгөө ийм бас болсон штэ. Манай найз ингээд гэр бүлэрээ видео бичлэг хийсэн чи артаа сүнс байгаад исэн гинэ. За. Тэгэхээр аливаа харъя гэсэн чи төрсөн өдөр нэг байгаа байхгүй юу? Нэг хүүхдийн те. Тэр айлын
манай найзынхан байсан байж магадгүй. Тэгээд яг ингээд аав ээж ингээд хүүхдийг баярлуулах гад нөгөө бууддаг юм бэ тийш пүн гэд нөгөө дуурдаг юу гэдэг тэр жижигхэн сайлууд тий. Тэгээд тэрийг нууж агаад видео тавьчаагаад нөгөө лаа үлээгээд ингээд татсан чинь яг татхаас өмнө ингээд энэ хавтаа нэг цагаан юм утаа шиг ингээд хүний царай байгаа байхгүй юу? Тэгээд энэ сүнс агаац гэдэг сүнс шиг юм бэ ингээ харж исэн чи тэр салютыг буудангуудаа тэр нь зочдөг байхгүй юу бас. Бас уу. Тэр юу үзээгүй сүнс шүү дээ. Яг сүнс муу юм уу биш юм уу? Ямар сүн тэр ямар сайн сүнс үү те. Салют үзээгүй сүнс хэрч. Юм харж исэн. Тий. Сүнсний хувц хаан зардیں۔ Тий бас тий. Гэтэ ер нь бас айгүй сонирхолтой байдаг. Ингээд сүнсийг ингээд жишээлбэл надад яг тэр Японы соёл айгүй одоо жишээ сая хэллээ ш нь уцаар яарсан гэдэг нөгөө сонсогдно гэл. Тэгэхэд ингээд хүмүүсийн ингээд сүнсийг дахин дүрсэлж байгаа хэлбэр нь өөрөө айгүй технологитойгоо хойлцсон. Эсвэл нэг бол холиогүй те. Жишээл нэг нь одоо кинон дэр жишээл дээр лифттэй холбогдсон байна гэдэг чинь үнэхээр технологиг холбоцсон амар ухаантай сүнс явж байна. Тэгээ ашиглаад тэр нөгөө хүний айлах хэмжээнд очсон. За энэ хүн ингүүл айндаа гэл. Тэгээд өшөө тэр сая хэллээ ш нөгөө утасны юугаар ингээд сонсогддог гэднэр гээд тий. Тэгэхээр нөгөө утасны технологиг ашиглаж магадгүй тэр сүлжийн дотор гатцсан сүнс байгаа ч юм бэлээ тий. Боцог яана. Тэгээ сүлжээ ашиглаж ярьдаг тий. Тэгэхээр тэр чинь ингээд тэр сүнс бол технологийн мэдлэг аюу сайжрах гэдэг шүү дээ тий. Тэгээ тэр хүний одоо тэр хүн сонсогдохын тулд би тэр сүлжээгээр тэгж яваад тэгээд тийм долгионоор сонсогдно гэдэг ч юм уу тий. Гэтэ сүнс чөлөөтэй ингээ харагддаг байх юм бол хэрвээ тий одоо сүнсний хувьд одоо амьд хүнд ингээ харагдахын тийм илбэг айгүй амархан асуудал байх юм бол энд тэндийг харагдчихаа штэ. Тэр чинь бас тодорхой тийм авьяас ч юм уу те технологи ингээд эзэмшээд те чадвартай байж харагдчихаа штэ. Тэрнээс сүнс болсон хүн болгоо ингээ харагдгийг хэр харагдмаар байгаа шүү. Ер нь сүнс болох тэр нөгөө нэг шалгуур нь юу юм бол Японд тэр чайгу асуумаар санагдаад тэгвэл хин нэг сүнсний хувц авч чадах юм уу? Жишээл чи ингээд нөгөө түрэн ярьсан шүү дээ нөгөө нэг ингээд юм төрлөө олохын тулд хэдэн хүний ингээд нөгөө нэг одоо хэдэн мянган хүний одоо чинь ингээд яг ингээд өвгдөж цаад хамаал хэдэн 10 мянга болох гээд байна гэдгсэн ш. Тэр одоо олон хүний сүнс одоо байх гал нь шүү дээ тий. Тэгэхээр нөгөө сүнс гэдэг чинь нэг статус болох гээд байгаа байхгүй. Тэр статус руугаа орохын тулд ямар шалгуур өгд юм бол одоо тэгээд танаа Японд чинь сүнсний соёл үнэхээр гайхамшигтай хөгжсөн байна шүү дээ. Тэгэхээр тэр олон сүнстэй харьцахтаа тэгэж чи яг ямар шалгуураар сүнсэн биеийг олсон бэ гэд асуусан хүн байдаг болов. Харин митику одоо тэрийг чин одоо яат юм бол тий. Судар модер дээр байд юм болоо. Тий. Бас шалгуурыг асуумаар байгаа даа. Тэгээд бас нөгөө айгүй тийм энэ хорвоонд хорогдож байж тий энэ бас хүнтэй ойрхон байдаг гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ тийм болохоор бурхан болооч гэдэг. Хүнд хорогдно гэсэн үг үү? Тий. Тэгэд одоо хорогдчихсан хүн асуурчвал яг бол мэдхгүй тэгээ тэр сүнс ямар ухаантай тэрнээ шалтгаалах бах. Бас тийм. Айгуу ямар сэтлэр те тэгсэн нөгөө сүнсний криминалистик анализ хийдэг шээ. Ер нь зэндээ дуугаар жаахан тийм одоо санаа муутай бэжиж ингээд хэдэн зуун жилийн дуршдаг гэж бас японочууд ойлгодог байхгүй юу? Сүнсийг үү? Тийм. Тэгэхээр сүрэг юутайх нь шүү дээ тий. Ер нь тэгээд нөгөө юу чин кинон дэр чин дандаа сүрэг юм гарч байгаа шүү дээ тий. Хүн айлахдаг. Ба нилээ ингээд сүрэг хүчийг өөртөө аягүй шингээсэн болоод тод харагдаад байна гэсэн утгаар юм байна шүү дээ тий. Тийм монголчуудтай харьцуулахад бол дахин төрөх одоо дараа төрөлт гэдэг юм нэг ерөөсөө нэг байдаг гэж нэг итгэдэггүй.
юм бэ. Томоко яах вэ? Би юу? Одоо тэгээ хүмүүс намайг нөгөө төвөрч Японд төрсэн монгол хүний сонсмоос гэд бичдэг шүү дээ нэг хөөртөөд те. Тийм тэгдэг байхгүй юу. Тэгэхээр тийг сонсохоор нэрээ тийм байсан байж магадгүй. Энэ төр гээд Дахин төрөхдөө нөгөө өмнөх амьдралынхаа ой санамжаа аваад үлдчихэж штэ тий. тийм гэхдээ Монголд анх ирэхэд бол айгүй дотн урд нь байсан юм шиг санагдсан энд. Тэгсэн үү? Тийм. Яг хизээ тийм мэдрэмж авсан. Би ч анх 97 онд ирж исэн байхгүй юу. Тэгэхэд вокзал дээр очиод вокзал дээр ингээд богоо нь хараад чи хоошоо Орос руу урагшаа хятад руу явт юм бэ ингээд харсан байхгүй юу. Нөгөө Японд чи гадаад руу явах богон байхгүй штэ. Тэ арал тэ айгуу сонирхоод очсон чи тэр мэдрэмжийг одоо битэр богоонтой болсон төмөр замтай болсон гэсэн тэ нөгөө Монгол хүний тэр нөгөө нэг 100 тий нэг хэдэн жилийн өмнө юм би тэ би энд байж агаад богоо нэг төмөр замын ажилтан байж яваа тий анхны төмөр зам тавьж байгаа үе ой санамж ингээд гин гарч ирээд амар бахархаж байгаа байхгүй юу. Зөв. Тэгэхээр өмнөх амьдралынх нь нэг тэр холбоос нь төмөр замтай холбоотой байх гэдэг нь шүү дээ тий. Тийм тэгээ би вокзалт айгуу дуртай одоо хүртэл. Маш сонирхолтой. Би тэгтээ ерөөс бодож байгаагүй минь Японч төмөр зам нь яг ингээд гадагшаа явдаг юм биш үү тий. Тэр би ерөөсөө тэрийг бодож байгаагүй. Миний нөгөө төсөөллөөр төмөр зам ингээл яагаад тэр ч улстай холбогдохгүй байгаа яагаад ч тэр улстай холбогдохгүй байгаа гэдэг бидний хэрүүл айгүй агсан төвшин болцсон байна. Тийм даварцсан. Тэгэл нөгөө тэр улстай холбогдох гэж яагаад нөгөө нарийн өргөн гэд нөгөө хэрүүл нь айгүй агсан төвшин болцсон байгаа юм байна шүү дээ тий. Сая л анзаарлаа. Бид нар чи одоо хаашаа ч явж чадахгүй шүү дээ. Буун суугаад. Солонгос руу ч явахгүй юм чинь. Тий. Маш сонирхолтой. Тэгэхээр нөгөө яг саяны шиг магадгүй бид нар дахин төрөөд сүнс ерөөсөө нөгөө аюу тийм ховор зүйлэдэг байх л та Монголд тий. Таад болохоор нөхөн дахин төрөхгүй болохоор Төрөхгүй болохоор олуулаа. Йоо магадгүй тий. Гэтэ Япон Монгол хооронд айгу төстэй юм байдаг. Тэр нь нөгөө үгийн хүч одоо нөгөө котодама гэдэг Японд үг болгонд сүнс байдаг гэж үздэг. Сүнс гэдэг чи одоо тэгээ тэр нь монголоор юу гэдэг вэ гэхээр ерөөл гэдэг шүү дээ. Ерөөлийн хүч гэдэг шүү дээ. Тий. Ер нь тэгээ бид нар түүхээ мэдхгүй ч гэсэн түүх бидний дотор орч идэг шүү дээ. Одоо өнөөдөр бид тэгээд монголоор ярьж байна гэдэг чинь хэдэн мянган жилийн өмнө хүмүүс монголоор ингэж ер нь хоорондоо яриа гэдэг нэг ижилсээд нэг хэл үсгтэй болцсон байгаа даа. Тэгэхээр энэ өөрөө тэгэл ашиглаж байгаа энэ багж нь өөрөө айгүй урт настай тий айгүй хэрэгтэй багж л өнөө цагт л ашиглаад л байгаа байхгүй тий. Маш сонирхолтой. Тийм тэгээд миний сая нөгөө анх ярьснаар бол миний арт ингээд 500 просто өчнөө сая хүн ингээд байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр болгоон ер нь миний араас Томоко хичээгээрээ чи шүү гэж Ерөөж идэг. Тэгэж бодох юм бол юу байгаа юм чи хин блэ нөгөө Америкийн алтартай дуучин Taylor Swift. Тийм. Тэрний одоо дуулж байгаа те стадион тэр те тэрнээс хамаагүй их болчиход байгаа байхгүй юу миний фэн. Амар юм а. Тэгээд нөгөө таад чинь дахин төрөхгүй нөгөө сүнсэн биегээд бүтэн айрамтай явах гэдэг шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн явандаа удахгүй тун удахгүй ингээд бас нөгөө талтаа очих гээд байна. Тэгэхэд бас нөгөө бас дэмжмээр байгаа байхгүй юу хүүхдүүд. Японд ингээд Японч айгүй гоё минималист гэсэн тийм төсөөлөлтэй байдаг байхгүй юу? Юм айгүй зэгцтэй. Тэгээд нөгөө илүүдтэй юм одоо орон гэрнийх нь ингээд зургийг ингээд биднэрт үзүүлж байгаа тэр медиа дүрслэлийг харахад хүртэл айгүй гоё цэвэрхэн нэг холын юмгүй айгүй зэгцтэй л хүмүүс юм байна гэсэн төсөөлөдөг байхгүй. Гэтэ яг нөгөө нэг өхлийн дараачийн тэр сүнсэн биен дээрээ хөрөнгүүтээ тэрийг ерөөсө зохион байгуулалтанд оруулаагүй л идэв юм шиг байна.
Тэгээд нөгөө нь хяналтаас гарцсан айл майлд очиод салютнаас цочоод яваад байдаг юм шүү дээ. Йоо. Чи харин өмнөх төрөл дээр юу хийжсэн? Би ч ер нь жоохон бужигнуулж исэн болов гэж бодоод идэв шүү дээ. Тэгэл одоо Би жоохон эрэгтэй хүн байсан бах гэж. мэдгүй би л нэг тийм эрэгтэй байжмаар санагдахгүй л байна. Би ер нь зүгээр хааны ордон хаваар зүгээр буснуулж байдаг. Нэг гой торог марга эргүүлсэн шиг тэр нэг жоохон улс төрчдөг тийм нэг гүнж мүнж байсан болов гэж бодоод идэв шүү дээ. Тийм. Үгүй магадлалын үед айгүй магадaltaй шүү дээ. Бид нар чи айгүй олон хаан хатадтай ер нь дэлхийг удирц айгүй том гүрэн байсан урт хугацаанд ч байж тэгэхээр тэр олон хүнийг удирдахын тулд хүний нөөц аяг шаарддаг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэр их хүний нөөцийг ингээл удирдсан хүмүүсийг бодохоор магадлалын хувьд бол магадлал байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр жоохон өөртөө жоохон эерэг өнгөрсөн тийм нөгөө нэг юм бас өөртөө төсөөлж бодох нь бас зүгээр юм уу гэж бодож байна. Тийм байна. Тэгээд нөгөө сэтгэл зүйн ухаанд чинь тэгдэг байхгүй нэ эрг сэтгэл зүй гэдэг нэг тийм байдаг байхгүй. Хүн ингээд муу зүйл дээр удаан төвлөрөөд яваад тахаараа тэрнээс өөр юм харцдаг болчдаг. Тэгээд эрэг юм харахаараа ингээд эрэг жишээл хүүхдийг ингээд унтахаас нь өмнө би жишээлээ түрүүн ярьсан шүү дээ унтахаас өмнө тэр маань асуурчгүй тэгээ бод айдас тавтаад миний ингээд мэдрэлийн систем хямраа унтчих байгаа байхгүй юу. Тэрний оронд хүүхдийг унтахаас нь өмнө чи өнөөдөр гоё юм юу хийсэн бэ? Ямар хоол гоё байсан бэ гэдэг ч юм гоё юм ингээ яриулаа унтуулчихаар хүүхдийн даван туулах чадвар юмыг ингээд нөгөө сэтгэн бодох чадвар эднэр нь хөгжиж идэм байна л да эрэгт бодол төр. Тэгэхээр нөгөө тэрийг ойлгосноос хойш миний өмнөх амьдрал бас гоё байсан тийм. Миний ингээд дараа төрөлч гэсэн гоё байна гэж бодох тусам ингээд яана би хөвчүүл яана гэд тэр айдас юу ингээд байхгүй болоод байгаа. Яг тэр санагдаад байна. Тий. Одоо тэгээ сүнс болоод үлдэн гэдэг чинь бас тий зарим хүмүүст бол айгүй өөдрөг юм. Тий. Тэгээ яалтчгүй одоо нөгөө сүнс гэдэг оршихуй бол тий дараа төрөл авна уу? Тэр аралт дээр тий. Одоо тэгээ чочод байна уу тий. Тий бид нар чи айгүй танах гэхдээ тэр далаатай холбоотой байдаг сүнсний соёл чинь бас далайтай холбоотой гэхээс илүү цунамитай холбоотой байж магадгүй тий. Тийм үү. Магадгүй тий. Би бас нэг одоо би нөгөө нэг байгалийн үзэгдэлтэй холбоотой аюу хэмиг холбож тайлбарлалт юм байлээ шүү дээ. Би юу ойлгосон гэхээр манайх хайр сэтгэлийг бороотой дандаа жишдэг. Тэгээд нөгөө зүсэр бороо шаагсан гэдэг ч юм уу ингээл дандаа ингээд тэгээд бодоод ирсэн чинь манай Монголд бороо амар гой тааламжтай ордог. Нэг гой ингээл нөгөө биед хүрж байгаа байдал нэг тийм нэг гой тийм таашаалтай орд юм билээ. Би тэрийг хизээ ойлгосон бэ гэсэн чи би нэг Камбожд явж хагаад нөө скутертэй окны ардаас суулгацсан чинь гинт бороо орсон чинь тэр ямар бороо зүгээр л ингээ хувингаар ингээл нүүр нүдгүй нүдтэй байхгүй би ингээ нүдээ нээж чадахгүй баг ингээ цаг скутертэй бид хоёр ингээ тэгээ бид хоёр нөө хот хооронд скутер ингээ нөө 30 минутын зайтай хоёр тосгон руу явж исэн чинь төөрөөд бүр шал хамаагүй өөр тосгонд гараад ирдэг байхгүй юу. Тэгээ борооноос болоод тэгээ борооноос болоод тэгээд тэрэн дээрээс тэгээд нэг Шотландууд ингээ борооны төрлийг бас 50 хэдэн төрлөөр нэрлдэг. Тэрийг уншиж ирсэн нь манай монголчууд юу яад юм бэ гэж бодсон. Дандаа нөгөө хайр сэтгэлтэй холбоотой юм л. Тэгээ бид нарт ингээд борооны төрөл нь бас айгүй өөр байгаад тийм байна гэд. Яг тэрүүн шиг тэгэхээр зүг сайн ингээд сүнс ярьсан чинь надад ингээд Япон кино манууд яг харахаар дандаа далаатай холбоотой байгаа шиг санагдчихгүй юу? Устай. Энд чи цэр мэдрэмж гэхдээ сүнс штэ те. Далай гэхээс илүү Японд чи нөгөө хүн ингээд жишээ амиа хурлыг гэж бодсон штэ. Далай руу өсрөх нь айгүй ховор. Ой мод руу явдаг байхгүй. Япончуудын сонголт бол тийм байгаад байгаа. Ой мод нь тий ой мод нь амар шигүүн штэ Японых те. Тэнийг орчхоор гарцсан ингээд ерөөсө гэрийнхэн арын ой мод ингээд баян хардаг те.
Тэгээ зам мэдэхгүй бол нэг орчих юм бол гарч чадахгүй болцдог байхгүй юу? Тэгэхээр өхөл сүнс бол дандаа ер нь далай гэхээс илүү юутай ой модтой холбоотой. Жишээ нь одоо нөгөө амиа хоролтын яг Мека гэж дуудагд газар байдий. Тэр нь Фужи уулын иргэн тойронд аим хамгийн том ой гэдэг байхгүй юу? Тийшээ орж одоо нөгөө гэрээс бичээд амиа хорлон гэдэг тийм соёлж байдаг. Бүр тийм нөө ланд марк болсон шүү дээ. Тийм. Тэгэхээр тэнд одоо нөгөө илүү ингээд ой модтой холбоодог санагдаад тий. Тэгээ дахин төрөх тий одоо нөгөө юу гэх юм. Ятаж одоо нэг дараачийн амьдралт ингээд өөрийгөө холбож өгөхийн тулд тий ой мод руу явдаг. Далай руу яг живж өхөн гэхэр чинь нэг одоо юу гэх юм. Яг миний нөө төвөр буруу гэж магадгүй. Би ч нөө төсөөлөл болохоор яг кинонд дээрс л аваад байгаа юм чинь. Тэгээд яг ингээд дотор нь ороод жишээлбэл ингээд яг тэр соёлын судалсан юм байхгүй болохоор тэгээд ойлгочихгүй байгаа юм чинь тий. Тэгээд өөр одоо жишээл нөгөө нэг Японы хамгийн алдартай сүнстэй кино Ринго шүү дээ. Тэр чинь нөгөө нэг худагнаас гарч ирээд байдаг шүү дээ. Тэгэхээр бас л эргээл нөгөө устай бол тий устай бол яалтч холбоотой. Одоо сүнсийг бол устай шдэг. Одоо жишээ ийм одоо алтартай сүнсний тухай яриа байдаг байхгүй юу? Таксины жолооч явж исэн чинь бүр харанхуй газар ингээд гинт ингээ эмэгтэй хүн гарч ирээд зогсоосон. Тэгээ суулгасан. Тэгээд яг хаана очих юм бэ гэсэн чинь нэг газар ингээ хайг нь хилээд яг тэнцээ очиж эргэж харсан чинь байхгүй. Тэгээ сууж исэн газар нь ус олсон ноо нутан байсан гэдэг. Сүнсийг бол бас нүдэнд харагдахгүй байлаа гэднийг шингээ хэлбэрээрээ ус орсдог гэдэг юм шүү дээ. Наад тэр чи Монголд бас байдаг шүү дээ. Яг нэг явж исэн чи гар өргөсөн дөнгөрөө явцсан чинь ард сууж исэн гэдэг. Гэхдээ тийм устай холбоотой ерөөсөн юм байна. Кансерийн түнэл дээр шүү дээ. Тэр авд шүү дээ. Тийм. Манай микрозээс юм уу? Зөө уянгаа бол өхлийг айгу өөдрөөр тий ойлгоод босон хүн бэ. Гэтэ монголчууд ер нь өхлийг ярих айгу дургу байдаг тий. Нийтээрээ. Харин ер нь нэг тийм цээртэй байдаг шүү дээ тий. Хамаагүй ярьдгүү, тэгээд хамаагүй уйлж болохгүй гэдэг. Тэгээд бурхан болооч хараас нь бид нар чинь зуул өргөжтэй одоо замын гэрэлтүүлэн дараачийн амьдралд очих замын гэрэлтүүлэн одоо араас нь ойлгох юм бол жишээл одоо сэтгэл нь хувираад буцаад одоо баг өстэй сүнс болоод буцаад ирнэ гэсэн тийм ойлголттой аваад дтэй шүү дээ. Тэрнээс үлдчихэж байгаа хүмүүстэй айгүй тийм аятайхан сэтгэл засал болдсон болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээ бүгднийг ингээ цуглуулад яг хямрах гэж байгаа дээр нь цуглуулж аваад таад ийм хийгэрээ гэдэг нөгөө үйлдэл болгоо тэр хүндээ хэрэгтэй үйлдэл шүү гэд нэг тийм итгэл өгчөж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүндээ холбоотой бүр ингээд амьдралаас чи ингээд энэ хүн чи өнөөдрөөс хойш байхгүй болсон гэсэн итгэл өгөхгүй байгаа байхгүй. Зуул өргөн гэдэг чинь одоо хүртэл тэр хүнтэй холбогдоод л байгаа байхгүй. Дараа чи ингээд одоо төрөл олох одоо үйлдэлт нь бид нэр ингээд бүүндээ туслаад эхэлдэг байгаа. Тэнгүүд чинь тэр хүн тэр холбоос нь бүрэн тасраагүй. Тэнгүүтээ олуула тэр үйлдэлийг хийгээд эхэлж штэ. Тэгэхээр би нийгэмтэй хичнээн энэ хүн явцсан ч гэсэн би нийгэмтэй хэвээр байгаа гэдэг тийм итгэл үнэмшил өгөөд байгаа. Тэгэхээр зүгээр яг нийгмийн сэтгэл зүйн талаас нь харах юм бол айгүй сэтгэл заслын айгүй тийм том интервенц ороод ирдэг. Тэ. Тэгэхгүй бол ингээд татны хүнээ ингээд алдна гэдэг чинь амар том зочрол шүү дээ тэр хүний сэтгэл зүйд тэ. Тэгээд одоо яах ёстой юм болоо гэд ингээд төөрөгдөд явж байхын оронд би ингэх ёстой юм тийм л тэр хүн тус болно гэд 49 хоног жилийн дараа тий. Тэгээ тэр хүмүүсийг ингээ баярлуулна гэдэг чинь ахаад эрэг сэтгэл зүйнд оролцоод байгаа хүүхд баярлуулна те одоо нохоо хооллох гэдэг ч юм уу одоо ингээд тэр ингээ сайхан ингээд алхам ингээд яг юу гэдэг байгаа юм ингээд ажиглаад харахаар үлдэж байгаа хүмүүстэй айгүй эрэг интервенц хийгээд байгаа байхгүй юу одоо жишээл сэтгэл зүйн ухаан сэтгэл зүйчдэр очиод би ингэж байна наа ингэж хямраад байна гэж хүмүүс ярингууд сэтгэл зүйч юу зааж өгдөг тэр зовлонгийн
Сонсоод пөөх чи ямар амар зовц юм бэ? Чи ямар хөөр хилтэй юм бэ гэж яг үүндээ ярьдгүй байхгүй. А чи ингэж хямраад байгаа юм бол наад хямралыг чинь давах арга зүй нь юм байт юм. Чи ингэж хийгээд үзээл гэж ерөнхийдөө нөө арга зүйг нь зааж өгдөг те. А манад болохоор ингээд хүн насварахад одоо ламдуудаа тэр хүн ингээд за чи ийм алхам хийж өөрөө яг сэтгэл зүйчил алхамыг заагаад иддэг байхгүй. Тэгэхээр тэр нь бол нэг ясандаа одоо ингээд нэг бүлэг өөрийн хайртай хүнээ алдлаа гэж бодоход тийм хямрахгүй байх тийм. Тэр чинь бүлгэрээ хямарч болно ш бүтнээрээ тийм үү. Одоо жишээлбэл ээжийг алдах гэдэг бол амар хүнд тусан ш хүүхдүүдэд. Гэтэл ээж чинь одоо ингээд араа төрлөө олоход чи ингээд туслая шүү гэх тээ. За эсвэл аав чинь тэр бүтэн ингээд гэр бүлэрээ хямрах гэж байгааг ингээд зогсоогоод одоо чи ийм алхмаар амьдралаа уурагш нь хараарай гэсэн тийм дандаа уурагш нь чиглэсэн юм зааж өгдөг. Тэр нь бол надад айгүй авууртаас. Тийм ээ. Тий. Тий нөгөө завгүйж байлгах юм бэ. Тийм. Ирээдүйн рүү чиглүүл цаарна. Тэрнээс одоо жишээл чи ингээл тэр хүнд хийсэн муу юм а бодоод нүглээ намжил гэх юм бол тэр чинь мангар ухарсан юм болох гэж штэ. Би тэгвэл ингээл тэр хүнд муухан хандс бүх юм бодох юм бол би миний бараг сэтгэл зүй дийлэхгүй тийм. Тэрний оронд одоо бүгдээрээ тэр одоо хүн чинь ингээд дараа чинь төрлөө олоход бүгдээрээ зул асаа гэдэг чинь айгүй өөр юм хийгээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн ингээд үлдчихэж байгаа хэдэ буруутгахаас илүү урагшаага харах тэр сэтгэл зүйг нь яг тэр үед нь ингээд айгүй гоё тортоод өгд юм байна гэж харагдаад байгаа байхгүй. Тэр айгүй чухал тийм. Тэгвэл тэр нүглээ намжил очиод тэгээд бурхнаас ингээл аврал ир мэр гэл явах юм бол би очиод би ч тэрийг хэдэн сарын тэгж гомдоосондоо гэл бодоол яг тэр өнгөрснөө бодоол гэх юм бол би миний сэтгэл зүйч яг өнгөрсөн дээр л тогтох гээд байгаа байхгүй. Тэгээд тэр чинь амар их гимшил төрн тий. Тэгээд тэрийг би өөрөө бараг даван тулахгүй хэмжээнд яригдчихлээ шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм давуу тал байна. Маш одоо тийм ялгаа сайн ойлгож авлаа. Бас айгүй хэрэгтэй юм бэ гэж те. Одоо нөгөө хэрэглээ талаас одоо гашуудлын аргын те хэрэглээ талаас бас одоо юу юм бэ? Ашигтай юм бэ гэж. Тэг өгөөжтэй тийм эерэг байгаад байгаа байхгүй тий. Баярлалаа. Тийм тэгээд надад бас сонирхолтой байлаа та сүнсний амьдрал. Би бол ямар ч энэ жилжингээ бас өхлийг ярьж явъя гэж бодож. Өнгөрсөн жил уулна ярьж дуусгая гэж бодсон чи бас нөгөө хин биш үү? Нямсан богш. Нямсан богш шиг бас ирээд өхлийн тухай яриад өгөөч гэсэн. Сүүлийн үед тэрөөсө холбогдож чадахгүй, баригдахгүй байгаа. Тухтаад байгаа юм биш. Үзчихээ. За манай уянгаа чи баян краш бичдэг хүн дээ. За. Сүүлийн үед хэнийг хийсэг хөдөөний залуу нийтдээ краш болгосон явж исэн шүү дээ. Одоо нөгөө бүгд минийх гэдэг. Аюу гой хаштаг дууссан тий. Тий. Манай крашаас сонирхож байгаа хүн байгаа мó. Сонирхолтой одоо. Яг зөвөр нөгөө нэг хөдөө очихоор надад аюу гоё санагддаг юм юу гэхээр манай Монгол залуус аюу гоё эрдэнэтэй гэдэг байхгүй юу? Бид нар чинь ингээд эрдэм мэдлэг гэхээр орчин үед чинь нэг дүн диплом яриаддаг байхгүй. Их сургууль төгснө үгүй юу тий. Нэг тийм нэг хин нэгэн итгээд тэр хүний эрднийг дүгнсэн тийм цаастай бэжэж тэр бол эрдэм болно гэсэн нэг тийм ойлголттой яваад байдаг. А гэхдээ тэр чинь яг хүний эрдмийг хэмждэг зүйл мүү юм уу? Магадгүй одоо жишээл за нэг статистик арга зүй нийгмийн судалгааны арга зүй за тэрийг маань ингээд тийм нарийн юмыг маань ингээд баталж байгаа тийм диплом бол байгаа. Гэхдээ надад тэрнээс гадна өөр зөндөө эрдэм байгаа штэ. Яг тэр шиг бид нэр ингээд хүний хөгжил гэдгээ зөвхөн дипломоор хэмждэг зүйл юм уу эсвэл түрүүний хэлсэн одоо хэдэн мянган хүний одоо хөдөлмөрөөр үүссэн томоко өнөөдөр тэр хүмүүсийнхаа бойжил дунд ингээ өссөн хүн байгаад байгаа шүү дээ. Тэр хэдэн мянган хүний
Хэрэгжилжсэн багаж энэ хэрэгтэй юм байна. Энэ аюултай юм байна. Энэ ургамлыг идэж болохгүй юм байна гэдэг ч юм уу. Тэр ингээд дата төвөрч өөрөө эрдэн байгаад байгаа байхгүй юу? Тэгээд хүний хөгжлийг харахад юу аюул чухал гэдэг вэ гэхээр нийгэмтэй хэрхэн харьцаж байгаа харилцаа тий. Багажийг яаж ашиглаж байна. Тэгээд эргэн тойрны ингээд нөхцөл байдалтайгаа ингээд хэр орчноо хэр уншиж байгаа чадвар өдр аюул чухал чадварууд байгаа шүү дээ тий. Тэг хөдөө очихоор юу харагддаг гэхээр манай хөдөө байгаа залуус үнэхээр амар эрдэнэтэй залуус байгаа байхгүй юу? Одоо жишээл сэтгэл зүйч хүнийг одоо яагаад мундаг вэ гэж хүмүүс бодоод идэм баруунд. Бодчихсон уу? Яагаад сэтгэл зүйчийг жишээл барууны кинон дээр аюу тийм гоёор дүрслээд идэг чинь яагаад Тэг тийм үү тий? Тийм. Яагаад вэ гэхээр сэтгэл зүйчийг нэг хүн уншдаг болохоор аюу мундаг гэж бодоод идэг баруунд тий. Намайг нэвт хардаг гэсэн утгаараа. Тэр утгаар тий хүнийг уншаад байгаа байхгүй юу? Хөдөө очихоор манай залуус ядгүй гэхээр хүнээ уншин тий. Энэ өнөөдөр тэгсэн юм шиг байна. Тэр тэгсэн юм шиг байна гэл нөгөөдгөө хараад нөгөөдгөнд нэг олон юм үзүүлэхгүй байгаа байхгүй юу? Уг нь бас тий. Манайхан ч бас хөдөө очихоор ч нэг тийм эмоцтой дүр нэг гаргадаггүй шүү дээ. За тэгэнгүүтээ хүнээсээ цаашлаад малаа уншааддаг байхгүй. Тэр өхөр өнөөдөр тийм байна. Яац юм бэл гэдэг тий. Тэгэнгүүтээ дээш ингээд тэнгэрээ харж чинь за дуудахгүй бороо орох юм. Тэнгэрээ уншаад эхэлдэг байхгүй. Орчноо маш сайн ингээд нөгөө ойлгоцсон. Тэгээ тэрийг ингэж тайлж уншиндаа гэдэг эрдэм өөрөө жишээлбэл тэр хүн хаанаас ах вэ гэхээр чинь өссөн орчноосоо л авч тий. Ээж аав гэдэг юм эмээ өвөө гэдэг ч юм ах гэж тэдний ингээд тэднэртэй харьцах харилцаанаасаа эрдэм ингээд үүрлээд авцсан байгаа байхгүй. Дээрэс нь нөгөө багаж ашиглалт үнэхээр мундаг байгаа. Мах идтэй тий. Удаан. Тий. Тэр уяагийн тий штэ одоо морьтой холбогдоход нь багаж ашиг. Манай булганы тэгшигт бол яадаг вэ гэхээр танах би булганы тэгшиг байхгүй юу? Тэгээд манай тэнд очихоор манай ах нар чинь нөгөө модыг ойлгох эрдэм үнэхээр мундаг байгаа. Байшин машин гэж өөртөө ингэ барьцдаг. Тэгэл манай баяа ахын очих юм бол жишээл ингээл нэг хашаанда 7 байшинтай сууцдаг байхгүй. Тэгэл энэ галтхоо тэр зочдын байшин тэр ингээд гараж гэх тэгээд өөрөө барьдаг хүлдээгээд тэгээд тэнд бол ингээд модоор тэгээд нөө хадаас ашиглахгүй. Хадаас ашиглахгүй аюу гой үрдэг. Тэгээд тэр хооронд нэг ичигжээс идэг тэр урмлыг түүн мүү ингээд очиж сонсохоор үнээр гоё эрдэм яваад байдаг байхгүй. Тийм тэгэхээр яг манай крашууд тэгээд түрүүний краш руу явсан явж байгаа болгоны шиг орсон. Тэр эрдэнэ чамаа татдаг юм биш үү тий? Тэгээд манайхан бас тэр залууст байгаа эрдмийг эргэж хараасай тий. Заавал дипломоор хэмжигдэх ч юм уу заавал нэг аль байгууллага одоо батламжилж өгснөөр тэр хүний эрдмийг бол тодорхойлохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрсдөө бас хүний ингээ гой сайхныг нь олж хардаг тийм нүдтэй бэлгийн нүдтэй болох хэрэгтэй юм шиг байна тий. Яг үүнд бэлгийн нүд юм уус зүгээр этнографийн судалгаач юм шиг санагдал. Одоо би нэрээ өнөөдөр ингээд чамтай нэг юм ярих гэж бодсон. Санах нь уу? Сүүлийн үед жаахан мартамтгай болчиход байгаа шүү. Манай нэг бол мартамхай, нэг бол нуруунд татцсан гэдэг. Би хөдөөний залуучуудын тухай нэг ярина гэж бодод байсан. Сайн шилэнгэрээр явчихсан. Тэ шилэнгэд явчихсан. Манай шамар хавцаа явчихсан үгүй юу? Би юу? Жилийн өмнө сэлэнг рүү орсон. Булганы сэлэнг рүү орсон. Булганы сэлэнг рүү. Манайх одоо байшин барсан тийчээ. За. Шамарт сэлэнгэд нэрээрээ. Ячна. Яг нөгөө юу ярих гэсэн айгүй гоё юм ярих гэсэн мартчих. Аав талаас уу? Эмээ яваад хоёлаа болгоо. Манай эмээгийн нутаг бол яг одоо Эрдэнэт ерөөсөө Монголыг тэжээгээд л байгаа шүү дээ. Эрдэнэт юм уу? Одоо тэр чинь хангал сум гэж байсан. Тэгэл сүүлд Эрдэнэт хот болвол тэгээ одоо Орхон аймаг гэднэргээ тусданд гаргацсан. Яг үнэндээ бол хангал сум байсан байхгүй юу? Тэгээ хуучин Эрдэнэт уул гэж угаасаа тэрийг тахдаг байсан. Тэгээд Эрдэнэт уулыг олборлж эхлэхээс өмнө баг 300-400 жил тэндэд
эрдэнэ туулаг тахдаг байсан. 9 эрдэнээс 6 эрдний уул гэд тэгээд тахдаг байсан магадгүй. Тэгэхээр угаасаа тэр мэдлэг нь орон нутагтай байсан. Тэгэхээр нөгөө түрүүний ярьсанчлан заавал хин нэг нь батламжилсан гэхгүйгээр угаасаа орчиндөө мэдлэг нь байдаг. Тэр нь ингээд хэдэн мянган жилийн турш ингээд өвлөгдөд явдаг. Тэр чинь айгүй мундаг эрдэнэ байгаа байхгүй тий. Одоо жишээл манай өвөөгийн талаас нэг өвөөгийн ээж нь удхан байсан гэж ярьдаг байхгүй. Тэгээд удхан байсан би гэж ярьдаг шүү дээ. Удхан байсан мэн гэж бид нар таамагладаг. Яа тэгэхээр эмийн ургамал аюу сайн мэддэг гэсэн гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь би нэг Германд хэдэн жилийн өмнө 2 3 жилийн өмнө очисон чинь Pfizer-ийн нэг зөвлөх хайж байгаа гэдэг нэг хүн холбогддог байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүн танаад эмийн ургамал мэддэг хүн бэ нүү гэдэг айгүй өндөр цалин амладаг байхгүй юу. Тэгээ тийм нөгөө уламжлалт тэр нөгөө байгаль дээрээсээ тэр нөгөө нэг эрдмээ алдаагүй тийм хүн олоод өгөөч гэдэг айгүй өндөр цалин амлаж байгаа байхгүй юу. Үнэхээр өндөр цалин амлаж байгаа. Танаад гэдэг чинь Монголд гэсэн үг. Тийм Монголд тий. Тэгэхээр тэрэн дээрээс юу харагдчихна гэхээр одоо эмийн үйлдвэрлэлээр тэр мундаг явж байгаа тэр том хэдэн тэрбумын одоо том корпорац тийм хүн хайж нэ гэдэг чинь тэднэрт эрдэм мэдлэг хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэрэн дээрээсээ тэр одоо эмийн ургамлыг ашиглаж байгаа байдлаас нь өөртөө эм гаргах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм креатив бодол тийм хэдэн мянган жилийн турш оромтлогдсон мэдлэг айгүй шаардлагатай байдаг. Тэгээд одоо жишээл тий. Одоо би жишээл сүнсний тухай кино хийх бол Томокол зүйлүүд чинь надад ямар ч ойлголт байхгүй надад гэх гээд байгаа байхгүй. Надад бас байхгүй. Манай ээж гэдэг юм байл л та. Тийм тэгээ орчин аавс чинь тэр нөө ээж аав юу гэдэг тийм түүсээсээ тэр мэдлэгээ өглөөд аваад байгаа байхгүй. Эдэн мянган жилийн турш хуримтлагдсан тийм. Зүг. Ургамлыг бас тийм үү. Эмийн ургамал сайн мэддэг хүн байсан биш. Би ингэж бодож ирсэн. Монголчууд ер нь ургамал сайн мэддэг байхгүй. Нийтээр бол. Одоо нөгөө юу гэх юм. Манай нөхөр говийн хүн болохоор эсвэл сэлэнгийнхэн одоо нөгөө энэ ямар цэцэг вэ? Цэцгийн нэр асуухаар би ч одоо зүгийтэй болохоор зүгийн тэг холбоотой балт ургамлын нэрийг мэдмээр идэг. Дураараа нэрлчих юм. Тийм одоо ч нэрийн цэжлээгөө ингээд битүү ингээд зуны ихэндээ ингээд шар цэцэг ургалтын нөгөө юу нөгөө амар бай салаа хийдин тэр хавьд. Тэг юу гэдэг юм бэ? Энд шар цэцэг юу гэдэг юм болов гэсэн чи золбон шарч шиг. Хөөрхөд. Тэгээ нөгөө илбэг байдаг шар цэцэг болохоор золбон шарч шиг. Тэгээд яг нөгөө ургамал айгу цөөхөн хүмүүс мэддэм бэ гэж ойлгосон би. Тэр одоо архангай одоо тариатын хүрээсэн баха. Одоо алиг нэлэн яруугийн захны яруугийн хүрээг илүү цэцгсийн хүрээ гэж нэрлэдэг байсан байна. Тэгээд манайх чи ингээд нөх хуучин хүрээнүүд эмийн ургамлын тийм биологийн аягүй том хүрээлэнгүүд гэсэн юм биш үү? Зөв. Одоо энэ богдын ордонг одоо энэ чинь ногоон ордон гэж байгаа шүү. Богд чинь хоттой 4 ордонтой байсан. Нэг нь ногоон ордон. Ногоон ордон нь болохоор тэр ботаникийн тэр янз янзын цэцэг ургуулдаг тийм түүнээс юм байна шүү. Одоо нөгөө 19 дэдэг үү? Тийм. За. Тэгээд одоо жишээл бид нар юу хийх ёстой юм бэ нэ гэж бодсон гэхээр богдын ордон дотор ургаж байгаа ургамлын каталог хийх ёстой байгаа байхгүй юу? Тэгээд богдын ордон тэр яруугийн хүрээ хоёр чинь хоорондоо бүр ингэ өрсөлдөх хэмжээний тийм хоёр эмийн ургамал судлалын төвүүдээс магадгүй байхгүй юу? Тийм үү? Тийм. Тэгэхээр саяны жишээл чи энэ хүмүүс мэдтгүй юм биш тэгээд байгаа гэхээр бидний ой санамжаас тэрийг устгацсан байгаа байхгүй. Тэ? Манай жишээл Илэн цэмээ эмийн ургамал мэддэг байсан хүний мэдлэг аюу цөөн тооны ач нар дээр нь үлдсэн байгаад байдیں۔ Манай үеэл тэрийг нь хамгийн сайн одоо сонсож аваад өвөөгөөс сонсож аваад хамт өссөн болохоор бичиж аваад тэгээ тэрүүгээр хим инженер болоод тэгээ одоо танаа шисэдэ өднөрт зөвлөхөр ажиллаж байсан шүү дээ. Яг эмийн ургамал одоо яаж нөгөө нэг
ургамал ашиглаж брендинг хийх үү гэд. Тэгэхээр тэр мэдлэг өөрөө аюу том эрдэм байгаа даа. Тийм. Тэгээд биднэрт байхгүй биш байсан. Гол нь тэр эрдэм мэдлэгийг өглөөлж авдаг арга зүйг нь тасалсан. Хүрээг нь татчгарчод яаж яах юм бэ? Ойлгох юм бэ? Одоо жишээл яруу хүрээгээл харахаар чинь зүгээр балгаас байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь одоо бүр Европоос тий Хятадаас хүмүүс очиж судалгаа хийдэг. Бүр аюу том тийм цэцгийн хүрээ байсан гэж нэртэй байгаа байхгүй өөрөө. Тийм шүү дээ. Тийм юмнууд зөндөө байсан биз дээ. Би ч одоо муухай ч гэсэн одоо түүхийн ухаанаар сургуультад төгссөн. Тийм. Дээр үед чинь одоо бас тийм эмийн ургамлын хүрээлэн байсныг бол сонсч ирсэн бэ. Төмөрлөгийн үйлдэл яг Чингис хаан барьж ирсэн байхгүй. Одоо Чингис хаан ч өөрөө төмрийн үйлдэлтэй байсан. Тэргээрээ бусдаасаа илүү болсон. Тийм. Тэгээд одоо нөгөө яг монголчуудаас зарим миний үеийн хүмүүсээс асуухад чи бараг л одоо нөгөө тэгээ одоо нөгөө хөгжиж байгаа гэсэн статусаар бүр хэдэн мянган жил эрдсэн юм шиг бодоод байгаа байхгүй юу? Тэр үед тэргүүлжсэн дэлхийд хамгийн том гүрэн байсныг те баг тэрэнд итгэхгүй шахуу хүмүүс байжтэй шүү дээ зарим. Гэтэл бодолтой ингэдэг байхгүй юу? Жишээл гадны сударт монголчууд дайраад ирэхээр ном сум харуулахаар ингээд өдөр шүн мэт болдог гэдэг бичсэн байдаг байхгүй юу? Өдөр шүн мэт ингээ харанхуйлтал ном сум харна гэж амар олон сумны зэв тэгэл тэр их олон сумны зэвд тоон хэд авах уу гэж бодохоор үүдэр байхаас өөр аргагүй л байгаа байхгүй тий. Тэгээд тэр сумны зэв ашиглаж байгаа технологийн бисгүүлд уншсан чи бас их сонирхолтой. Аюух тийм нөгөө удаан хугацааны эрдэм мэдлэг хуримтлуулсан болоод тэгж хөгцсөн байна гэдэг гаргалаа гарч ирдэг байхгүй юу? Тэгсэн чи яасан гэсэн чи манайхан бас энд тэнд очиод эзлэхээрээ юу эзэлж авдаг байсан юм бэ гэсэн чи давсны уурхай. Давсны уурхай хар яад юм бол би бүр үнэхээр хин нэгэн монголчуудын байлдан дагуулт ба давсны уурхай гэдэг судалгаа хийгээсэй гэж бүр үнэхээр хүсдэг байхгүй юу? Тэгээд яг давс гэдэг үгний хэрэглээ хэр байна гэдэг чинь тэр соёлын хэр байна гэдгийг бас аюу харуулдаг байхгүй юу? Тэгэхээр давс гэдэг үгний хэрэглээд аюу баялаг байгаад хэрэгэд. Өшөө тэгээд давсыг яг зөв ахуй хэрэглээнд яаж хэрэглэж ирсэн байна гэж үзэхээр маахыг жишээл ингээл нөгөө амар зэрлэггүй заван байсан гэж итгүүлэх гээд идэв штэ. Гэсэн чи давсаар аюу юм хийдэг байсан юм байна. Яд чи шүдэ угаадаг байсан юм байна. Шүдэ угаадаг тэр сойз нь олдсон тэг юугаар угаадаг байсан бэ гэж давс байгаад байгаа байхгүй. Тэгээд давс ерөнхийдөө нэг химийн элемент талаас аюу чухал гэдгийг бас янз янзаар яагаад ойлгосон байсан юм бэ гэсэн чинь сумны зэв хийгээд тэрийг ингээд нэг халуун одоо жишээл тэр зэв хийж байгаа тий хэвэндээ цутгах гэдэг шүү дээ төмрөө. Тэнгүүтээ тэрийг авангуудаа яг дархан урлах мэдэнд шууд усанд хийдэг байхгүй юу? Тэгжээж хүрэгдэг. Тий. Гэхдээ манайхан тэгсэн чи зэвээ аягүй зэвэн зүгээр усанд хийдэггүйсэн байхгүй. Давстаа усанд хийдэггүйсэн. Тэнгүүд нь завстаа усанд хийнгүүд чи юу болж юм гэхээр нөгөө сумны зэв чинь фигүрж эхэлж байгаа байхгүй. За зэвтэй сумаар хүн буудвал одоо шархтуулвал яг шууд биологийн зэвсэг болгож эхэлж байгаа байхгүй. Нөгөө чинь шарх нь аягүй хүнд идэгдэггүй байхгүй. Тэгэхээр ингээл бодхонгууд чинь аягүй эрдэм байгаад байгаа байхгүй. Ердөө зөв сумны зэв хийхтэй холбоотой үр дагавар нь бодоод байна штэ. Тий. Тэгээ зүгээр ус биш давстаа усанд хий. Тэгэх юм бол нөгөө үнэ шартуулгын тэр цэргийн ингээд дайсны талын гэдэг ч юм уу. Одоо биеийн сайжрах хугацаа нь уртсах гэдэг штэ. Тэгэх юм бол бидний байлдааны тактик жишээл сайжрах гэдэг ингээл бодонгууд чинь аюу хөрхөн эрдэм яваад байгаа байхгүй. Тийм байл та. Тэ нөгөө эргэж одоо монголчуудын тийм эрдмийн ой санамжийг сэргийхийн тулд чи одоо контент хийж нэвтрүүлэг тэр хийж ингэж ойлгож чинь зөв үү? Эсвэл юу вэ? Хиймээр л байна. Хиймээр л байна. Хиймээр л байна.
Тийм чамаа хийх байхаа гэж хүмүүс бодож байгаа би бас сонссон хийх байх гэж найдаж. Би бас найдаж. Би яг маахан бол ялтч хэрэгтэй юм билаа. Контент хийхээс өмнө бас тэрнээс гадна бид нэр залуус бас аюух тийм ядчил нэг түүхийн ном ингээд уншаад тий. Гэтэ ингээд нэг сүүлийн эдэн 50 60 жил тэр сурчлын хулгын нөлөө орсон биш болж өгөөл үг нь яг нөгөө их сурвалжаас нь унших хэрэгтэй байна. Тий аль болох эртний сурвалжаас нь тэгээд уншихтаа бас нөгөө орчин үеийн фильтргүй унших аягүй чухал байна. Тий. Орчин үеийн фильтр ороод ирчихээрээ тэр ойлголт ч үнэхээр одоо хитрхий тийм нэг утгагүй шүүмжтэй болчиход байдаг. Тэгээд тэр тухайн үеийн амьдарч хэдэн зуун жилийн өмнө амьдарч исэн хүний байгаа орчин хэм хэмжиж аягүй өөр шүү дээ. Тэнгүүтээ өнөө цагийнх нь аягүй өөр. Тэнгүүтээ өнөө цагийн хэм хэмжээгээр өнгөрсөн шүүгээд гэхээр бас аягүй буруу шилдэгтэй болоод эхэлдэг тийм. Тий. Тэгээ одоо нөгөө нийт гэнэ. Одоо айгуу чухал юм би ингэж бодоод байгаа. Монголчуудын нөгөө нийт монголчууд гэж байхгүй л дээ. Гэхдээ нэг уур амьсгалын хувьд зөө омог бүр дэндүү их болцсон. Тэ хоосон омог тий. Гэхдээ нөгөө өөрийнхөө соёл болон өөрийнхөө одоо өөртөө итгэх итгэл нь бас үнэлэмж ингээд хит зөрүүтэй хүмүүс ер маш их байгаа. Тий. Тэрийг одоо бас бодтой ойлголттой болохын тулд бас түүхийг, соёлыг ойлгоно гэдэг чинь айгүй чухал юм. Санагдаад байна. Тийм шүү дээ. Капитал шүү дээ ер нь бол тий. Одоо омогшоход тэр чинь нэг суур хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэхээр өөртөө бас итгэх итгэлтэй тий бахархал байх хэрэгтэй шүү дээ. Бахархал аягүй чухал. Бахархал бэжж бид нэр одоо жишээл үзснийхээ хувьд жишээл бид нэр юм шүү одоо жишээл Японд ингээл гоё самурайд нэр гэл ярахаар чи нэг тийм сэтгэлд нэг үеиг л байгаа штэ тий. Бахархалтай байх бид нэр ингээ цаг хугацааны хувьд аягүй олон жил болсон. Тэг бид нэр юм ер нь бол өнгөрснөө эргээр харж иж аливаа үндэстэн урагшаа үздэг тий. Тэр чинь угаасаа нөгөө identity politics гэж ярьдаг штэ. Тэгэл шинээр үүсэж байгаа одоо энэ улс үндэстнүүд жишээл өөрийнхөө түүхээ аль болох хугацааг нь уртасгаж тэгэл бид нар ийм байсан шүү гэл номгшуулах гээд л байгаа шүү дээ тий. Тэгжээж нэг нийтлэг үндэстэн бүтээх гээд байдаг. Тэгсэн чинь манайхын тэгсэн чинь шал эсэргээрээ 100 жил. Тий. Сүнс усны 100 жил гэх баг л тийм. Бараг одоо соёл үүссэн 100 жил гэж хэлэх нь холгүй явчихдээ шүү дээ. Тий. Орчин үеийн хүн үүссний 100 жил. Юу гэсэн үг бэ? Айгу ойлгомжгүй тий тэгэл. Тэгээ сонсоод тахаар ингээд тэгээ тэрийг нь яг айгу харамсалтай бахархал болгоод хүлээгээд авцсан. Одоо жишээл яг тэр төрийн систем дотор нь ажилласан хүмүүс болохоор ингээд өөрийнх нь амьдралтай үнэхээр холбогдчихж байгаа хгүй хэдэн жилийн турш тэгэхээр тэрийг ингээд бахархал болоод яриад байдаг. Гэтэ бас тэрийг ингээд нэг жоохон наанта цаантай баймаар байгаа хгүй тий. Жишээл би одоо жишээл нэг төрийн байгууллагад ажиллаж илаа гэд би өөрийгөө төрийн байгууллагын хүн гэж харах юм уу эсвэл би Монгол хүн гэж харах юм уу гэдэг бас нэг шалгуур байгаад байна шүү дээ тий. Тэр хоёроо ингээд дэнслээд аль нэг нь сонгох хэрэгтэй байгаа байхгүй. Ер нь бол амьдрал аюух талцсан шүү дээ. Тэгээд хэрэг үнэхээр тийм талцаад байгаа юм бол аль нэг талд нь гарч ээж л ойлголт гарна уу гэхээс биш дунд нь баацхнаа тэгээд ямар ч тийм ойлголт авахгүй зүтэй ер нь бол. Тийм. Дараагийн төрөлд очих үгүй юу гэдэг нь шиг гэж. Бүх юм сүнс рүү очдог болсон. Ер нь тий одоо сүнсийг ярьсан учраас одоо нөгөө дараа төрлийг бас нөгөө сүнсийг ярьсан учир нь юу вэ гэхээр чи үнэндээ бол надад байна шүү дээ. Би чинь төрсөн, сурсан, тий гадаад хэл сурсан. Хүнтэй суугаа хүүхдтэй босон тий
одоо ингээд нөгөө нас яваад ирчээ. Тэгин гоо ерөөсөө айгуу амьдралын том ивент чи өөхлөөс өөр юм байхгүй болчих байгаа байхгүй юу? Тий. Тэгээд чи юм ирээдүг хараад ирж тий. Тэгээ айгуу өөдрөг бас хүлээж авмаар байгаа шүү дээ. Тэгээд ийм сэдвийг сонгосон. Өвгөлтэй холбоотой Японд нэг юм асуудаг уу? За. Тэр нэг ууланд авч хайдаг чинь хаанах соёл вэ? Япон байсан билүү Солонгос нь лөө? Нараяма Бушко те кино байгаа штэ. За. Аав ээжигээ хөгшөрсөн хүмүүсийг уул руу аваач хайдаг. Тэгээ нөгөө эргэлзээд нэг хүүн хайч чадахгүй тэр хүүхдээ юм сэтгэлийн шаналлын кино болгосон Нараяма Бушко гэдэг багхгүй юу? Тэгээ Нараяма Буши гэдэг нь юу вэ гэхээр Нараяма Буши гэдэг дуу байгаа байхгүй юу? Тэр дууны үгийг авч сонсох юм бол аав ээжийг алдаг байсан биш үү гэсэн тийм юм гараад ирж байгаа. Тийм. Тэгээ ко гэдэг чинь судалгаа яаж байгаа. Тэр дуугийн тухай судалгаа гэсэн нэртэй кино байгаа байхгүй юу? Тэгээд дээр үеийн амьдралыг харуулсан ядуу тэг би тэр киног нь үзчихаагүй ядчихад. Тэгээд тийм ярианууд ээдээ одоо тэгээд Японы ядууд юм биш үү те. Монголын ядуутай бол бүр харьцуулж чадахгүй айгу зовлон. Ямар ах вэ? Бас хойд нутаг одоо Японч юм гонцгой байгаа шүү дээ те. Урд нутаг чинь ер нь ингээд Тайван, Филиппин, Талтай одоо нөгөө юу гэх юм тийм Микронезийн тийм нөгөө юу уур амьсгалтай жимсэн уургаж идэг загасан байж идэг те. Нэг өсөж санахгүй байхгүй юу? Яг Ошин гэдэг кино гардаг байсан шүү дээ. Хойд нутагч ингээд амар цуцаан цастай 100 ингээд бутаа сайн ургуулж чадахгүй бол тэр үйл яг тэр нутгийн одоо зовлонч амар байсан юм шиг байгаа юм. Тэг би чи нөгөө төрч өссөн газар урагшаа болохоор тэрийг яг нөгөө биеэр бол мэдэхгүй юм. Нүдээр ч харж байгаагүй. Гэхдээ отооч гэсэн ерөн баян ядуугийн ялгаатай дандаа хойд нутагт идэг аахгүй Японы. Тийм. Тэгээд нөгөө Японы модон юм Google-тэй харж ирсэн юм зурагт ийм мотор хийсэн ингээд нүүр мөрөн зурсан юм Google гэдэг байхгүй юу? Би харуулъя. Тэр яа вэ? Тийм тэр нь яг хөтэ нөгөө яагаад тэр Google-ийг хийдэг байсан бэ гэхээр ядуу хоолны тэжээлийн дутагдaltaй тэр нөгөө жирэмсэн болсон ч гэсэн хүүхэд нь сайн өсдөг. Тэг золбдог. Тэг золбсон хүүхэд эсвэл одоо хүүхэд төрсөн ч гэсэн нөгөө юу байхгүй өсөж чадахгүй гэж бодох юм бол төрөнгуудаа нүүрэн дээр нойтон цас тавиад алчдаг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг одоо нөгөө юу гэх юм тахахын тулд тэр сүнстэй ингээд уучлаарай гэд насаараа хилж явахын тулд тэр нэг хүүхэд өгөх юм бол нэг ингээд Google-тэй тавьдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Ийм. Тийм тэгэхээр чин бас тэр ядуул нь ямар байсан би хэлж мэдэхгүй. Хүүхэлдээ гарахтлаад хөгжсөн гэхэр чинь бас нэлээд л өхөл үтсэн баг гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр амар өсдөг байсан бэ гэд. Бас нөгөө саяхан хүртэл шүү дээ. Дайны өмнөхөн заяа 1900 за 30-аад он хүртэл ингээд охтыг худалдаж авна гэсэн зар явж исэн гэж байна. За. Тийм. Тэр нь ямар худалдаж аваад мөнгө нэмээд Токиогийн нөгөө одоо баян айлын зарцны зах зээлд гаргадаг ч юм уу те бие үнэлэгч болгож зардаг ч юм уу тэр ажлыг одоо юуны нутгийн одоо захирагчийн тамгын газар хийдэг байсан гэж. Бүр төр нь өөр оролцдог байсан юм уу? Тийм. Тийм дард биш бүр ил юм. Ил бүр зар ингээд бидний сурах бичгээр дайны өмнөх нь ядуурлаг гэсэн юм дээр ингээд охтыг худалдаж авна гэсэн юм зар
Тэр зүрийн зоогод захиргааны тийм байгууллага байгаа. хийж байгаа юм тийм. Сонирхолтой юм тий. Тийм Тэгэхээр ядуу байсан. сонирхолтой юм тий. Тэгэхээр тэр үеийн одоо жишээл үнэлэмжид нэр аюу өөр авах гэдэг шүү дээ тий. Тийм. Маш сонирхолтой. Тийм болохоор хүн ядуурхад юу хийх юм мэдэхгүй юм байна нэрээ үнэхээр. Тийм. Тэг ядуу гэдэг чинь байж болохгүй юм байна гэдэг юмыг бид нар их жаахан бахад түүхийн хичээл дээр бол ядуу байж болохгүй юм байна гэдэг юмыг бол сайн суулгаж өгсөн. Тэгсэн тийм. Одоо бидний жишээл яг эсэргээрээ байгаа шүү дээ. Одоо ядуурлаа бидний хувьд айгу тийм орчин үеийн зүйл яагаад байгаа гэж монголчууд би бол яг тэгж харддаг. Тий? Бид нэр яг түүхэнд бол жишээл яг ядуу байсан үндэстэн бол ерөөсөө биш байгаад байдаг. Өсөж байгаагүй. Ер нь ингээд одоо жишээл монголчууд 9-р зуунд 8-р зуунд Европын талыг эзэлсэн тий. Ингээд татвар алтаар авдаг бүр ямар сайн монголчуудын тэр алтыг аваарын алт гэдээ бүр ингээд мэрхшилтэй идэм билээ шүү дээ. Бүр зүгээр л алт мөнгөндөө бэлхчихсэн тийм хүмүүс байдаг. Тэгээд нөгөө нэг 2000 биш 1900-аад оны ихэнх үеийн тэр 20-р зууны ихэнх үеийн зургуудыг харахад ч гэсэн амар хөрөнгөтэй тий. Одоо эхнэр нь гэхэл тэр толгойн гоёл молыг тооцоолж орчин үеийн харав хэдэн сая доллар л болох гэдэг юм чи тий. Тэгээд тэр нөгөө зурган дээр аяг гоё байдаг шин. Ингээд гэлжицсэн юм битүүчүүд аяг байдаг ш. Тэр ерөнхийдөө нөгөө аяг тийм алт мөнгө их хэмжээтэй бүр ингээд гэлжитлээ зүгтсэн. Тэгээд тэгж явж байгаад одоо өмч хөрөнгийг нэгдэл тураана гэл нэг 1960-аад оноос ер нь бол тэр лам нарын татвар гэл 25 оноос л ер нь эхэлсэн юм байна гэж би болоод байгаа юм. Тэгээд 60-аад онд жишээл бүх иргэдийн өмчт халдаад одоо өмчтэй иргэн байх ёсгүй. Тэгээд яг тэр нөгөө нэгдэл турааж исэн үеийн нөгөө нэг бичвэрүүдийг ингээд уншихаар хэрвээ би өмчөө хураалгахгүй болвол би төрийн үйлчилгээ авах эрхгүй болж байгаа юм билээ. Хүүхдүүд маань сургууль сурахгүй, би эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхгүй. Худалдаа 8-нд оролцох бүр бүх юм хаалттай. Тэгэхээр зүгээр л нийгэмс гадуур очиж байгаа байхгүй. Тэгээд би өмчөө хураалгаад юучгүй болоод тий амьдрах хэвээр. Тэгэнгүүтээ нөгөө төр гэдэг байгаа юм хамаг юм хэдэн одоо манад бүтцийг харахаар гэсэн тийм л байгаа юм чи. Бүх юм хаашаа зүгэл тийм том бүтцэл байгаа юм чи. Тэгээд тэрүүгээрээ ингээд нөгөө хойд бүсийн хүмүүсэл одоо хойд хөршил тижээдсэн байгаа гэдэг байхгүй. Тэгээд 90 онд жишээл би чинь ингээд ирээд оны дундуур ирдэг байхгүй. Бид нар чи гадаад байж байгаа ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь амар сонирн зүйл юу байсан бэ гэхээр траншины хөвгт 90 оны дунд амар шүү дээ. Аюу өрөөтмөр. Тэгээ би чинь тэр үед чинь 10 эдтэй л хүүхэд байгаа шүү дээ. Бас өөрөө өсвөр насны хүүхэд. Тэгэхээр тэрийг харахаар ингээл 4 5 3 4-тэй жоох хүүхдүүд л ингээл миний үеийн 11 2 хүүхдүүдтэй л хамт ингээл ингээ бүл болоод амьдардаг. Тэгээ траншинд явдаг. Тэгэл хурж ирэл нөгөө идж байгаа амиг маань гуйн тэгэл ямар үгүй гэлтэж тэр жоох хүүхд гуйж байгаа. Тэгэл мөнгө өгөж нар хэмэл өгдөг нэг тийм ер нь бол баг миний одоо энэ түүхэн судруудыг хараад хамгийн их үйлссэн үе бол баг л тэр юм шиг байна тийм. Яг жинхэнэ ядуурлт тэр төрлөө орох болсон шалтгаан мэдээч хэрэг одоо өмчөө хураалгаад хэдэн 10 жилийн турш өмчийг менежмент хийн гэдэг чинь өөрөө эрдэм шаарддаг зүйл шүү дээ тийм биз дээ. Мэдрэмж бас хэрэгтэй. Мэдрэмж бас хэрэгтэй. Тийм одоо жишээ лотерей хожсон хүн чинь аюу хөнгөтэй болчихвол хэдэн жилийн дараа мөнгөгүй болчлоо гэж хүмүүс гайхаад идэв шүү дээ. Хөрөнгөтэй байх, хөрөнгийг менежмент гэдэг чинь өөрөө мэдлэг байгаа даа тий. Тэр мэдлэгтэй байсан одоо үндэстний бүх хөрөнгийг хураад авчгаар чинь бид нар юу өглөөлөх юм бэ? Бид нар ингээд нэг тимтэй байсан байхгүй тэрийг тэгж ингээд менежмент хийдэг байхгүй юу гэд яриад байхгүй шүү дээ ер нь бол тий. Яг бит байдлаар алга болчихж байгаа зүйлийг тий. Тэгэхээр биднээс бол жишээл яг хөрөнгөтэй байх тэр мэдлэгийг устгасан юм байна гэж яг харагдаад байна. Одоо ч гэсэн ийм уур амьсгал байждээ шүү дээ. Одоо бараг л ятуу хүнийг магтаад тий одоо нөгөө мөнгөтэй болсон хүмүүсийг ад үзэх уур амьсгал байгаа. Коммунизмын үеийн соёл амьд хിവэрэл аваад байгаа. Тийм заримдаа бүр гайхаад яагаад ятуу байхаар магтуулаад идэг лээ тий. Тэгээд яагаад бизнес хийхээр
муу нэртэй болчдөг үлээ тий. Тэрэн дээр бас арай гайхдаг. Чин тийм ялтч соёл нөгөө матасны үеийн соёл яваад байгаа Аа. байхгүй. Тэгэл нөгөө хөрөнгө хурааж ирсэн Тийм. нэгдлийн үе чинь 60-аад он гэж бодохоор чинь тийм матасны соёл чинь хамгийн идэвхтэйсэн бол 60-аад он л байхгүй. Тэгээ тэр хоёрын тэр коммунизмын үеийн соёл одоо хүртэл амьд л яваад байгаа байхгүй. Маркс руу шилжсэн мөртлөө нөгөө хүн нь өөрөө коммунизмын үед боожсон хүн л байгаа даа. Тэг 1000 одоо баялаг байгаад тэр сая уянгагийн хэлтийг өөрийнхөө өмч хөрөнгийн менежмент хийх чадвар байхгүй болохоор айтайхан аваа явж чадахгүй гэдгийг нь одоо мэдээж ойлгомжтой тий тэр баялагийг тий. Тэр нөгөө бас нэг юу ах шиг юм. Тэрийг одоо яа хөвгөлн дэмжиж байгаа юм бэ гэдэг бас нэг ойлголттой шүү дээ. Жишээл за нэг хүн ингэ тэнэгтэй байгааж болно заяа. Тий тэр байх боломжтой шүү дээ. Тийм ба Японд ч гэсэн коммунист байгаа шүү дээ зөндөө. Тийм. Тэр бэж болно. Гэхдээ яагаад тэр соёлыг хөвгөлн дэмжиж байгаа юм бэ гэдэг бас уур амьсгал одоо нийтээр тийм. Хүн хизээ хөгждөг юм бэ гэхээр нөөцтэй бийжж хөгждөг шүү дээ. Тийм. Хурааж ич. Тийм. Запас ээж ич. Тийм. Тэгээ тэр нөөцөө би өнөөдөр одоо жилийн байдлаар ашиглаад одоо ийм багаж болгоно гэдэг ч юм уу тий. Одоо нэг надад мөнгө байлаа гэж би нэг энийг цуглуулж чаад ийм багаж авна. Ийм багажаараа би ийм хийнэ гэд хөгжил яригдах гэдэг байгаа байхгүй. Нөөц даасан хөгжил гэж юм байна шүү дээ. Тэгэнгүүт чинь төр засаг одоо жишээл яг өнөөдрийн байдлаар бол татвар тий нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэг зүгээр хамаг юм хох сурж штэ нөгөө иргэдтэй ерөөсөө чи нөөцтэй болчих гээд байна уу гэсэн байдлаар л хандаад байгаа байхгүй. Тэгээ чи баг нөөцтэй болчих юм бол муу хүний тоонд орчих штэ гэсэн тийм хандлага үлгэрлээд байгаа байхгүй тий. Тэнгүү чи иргэд яаж юм гэхээр нөө хүн болгон би мөнгөө цуглуулчвал ийм шат ахнаа гэсэн төсөөллийг зүгээр л будаа хийгээд байгаа байхгүй. Тийм биз ямар ч хөгжил байхгүй. Нөөц байхгүй бол хөгжил байхгүй л байхгүй. Би мөнгөө цуглуулж аваад ийм ном авна гэж бодож исэн бол эсвэл тэр ажилтнаа сургандаа гэж бодож исэн бол нөөц ч аваа авчаар яах юм бэ? За тэрийг ярих болчих. Шууд устгах чинь. Тий одоо нөгөө тимээ гэхдээ би нэг ус тур ярихгүй. За. Улс төр биш юм да. Тэгэл нөөцийн хураалтлахгүй. Нөөцгүй болсон үндэст нь жишээл одоо яг саний Японд дэр ч гэсэн ингэдэг нөөцгүй болсон хүний хийж байгаа үйлдэл нь хүртэл өөрлөх. Тий? Нөөцгүй болно гэдэг чинь тэгээ яах юм бэ ер нь? Би нэг тэр юу уншдаг байхгүй нэг гулагтай холбоотой нэг судалгаа хийж байгаа нэг Японы ном уншдаг байхгүй. Би нэг зах дээр номны зах дээр явж байгаад Австралид гэсэн чинь нэг Сибирийн гулагт хоригдсон байсан Япон цэргийн дурсамж гэдэг ном. За. Бийдэг байхгүй. Тэр аягүй сонирхолтой санагдаад яаж яваад энэ хүү тэнд очичваа гэж бодоод уншия гэж бодоод тэр аягүй сонирхолтой ном байсан. Тэгээ тэр нөгөө цэрэг 18 таа татагтаад баг аавынхаа өмнөс чүл явахаар болоод тэг явсан. Сколын дайнд юм уу? Тийм ба. Би яаж утсныг одоо санахгүй. Гэхдээ надад тэр номноос аягүй сонирхолтой үлдсэн юм юу гэхээр тэр хүн шоронд ороод хамгийн үнэтэй зүйл юу байх вэ? Орсын гулаг. Жишээл төсөөлч юм байна. Нэг айгаа сони юм байгаа да шүд үнцчий тийм үү? Тийм билээ харин. Тэгсэн чи тэр хүний төсөөлөл биш тэр хүний ингэдэг нөгөө намтраас уншсан чинь Орсын гулагт байхад хамгийн чухал ингээд алт шиг үнэтэй зүйл юу байсан бэ гэсэн чи зүү гэдэг байхгүй. За. Тэгээд ерөөсө тэр зүүнний талаарх ингээд нэг бүлэг байгаа байхгүй. Зүүнний хэрэглээ бүр ингээд за миний хувьд болохоор тэр чинь ингээд бид нар чинь ингээд нөгөө дата төвөр хийхээр хүний нийгэм дотор юу болж байгаа гэхээр ганцхан зүйл одоо жишээ зүгийн бал юу вэ гэл яриулдаг байхгүй. Тэгээд тэр хүн чинь зүгийн балтай холбоотой ингээд өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээ ч юм яриад эхлэв штэ. Яг тэрүүн шиг нөгөө зүгээ тайлбарлаж байгаа юм бүр ямар амар нийгмийн ач холбогдолтой зүйл вэ гэдэг. Тэн дээрээс анх удаа олж харж байгаа байхгүй юу? Тэгээ зүүнний нөөцтэй хүн бол бараг л ингээл амьд гарах нь тодорхойлдог. Тэгсэн чинь гулаг нөгөө Сибирт байгаа гулаг ч амар хүүтэн. Тэгээ хувцс олдно гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө насварсан хүмүүсийн ингээд хувцс гэхээр бас нөгөө бүтэн хувцс байдаггүй юм байна л да. Тэгээ тэрийг өөртөө тааруулж оюун гэдэг чинь тэр нөгөө даавууга гэл ингээл сэмлэл өөртөө тааруулж хувцсан дээр нь давхарлж ойд юм байна л да. Тэгээд тэр зүг бол амьд үлдэх эсхийг шийдэж идэг тийм багц.
Тэр аюу сонирхолтой. Тэгээд нэг тийм ном уншижсэн. Миний нөөц гэдэг чи аюу чухал байгаад байгаа байхгүй тийм. Бас эрдэм бэ те тэрэнд те. Тэгээд тэр чинь аюу сайн. Одоо жишээл би бол Томоко бол жишээл ингэж боддог байхгүй. Японд Монголд бол аюу тийм чухал эрдэм нутагшуулж байгаа зүүн балтай холбоотой тий. Тэгээд ганц хүний жишээлбэл ингээд зүүн балтай холбоотой эрдэм яаж гой нутагш боломжтой байна тий. Тэгээд энийг дагаад одоо жишээл та тийм зүгийчдийн community гэж байгаа бах тий. Хэдүүнтэй. За идэвхтэй зүгийчд чинь нэг 200 хүрэхгүй баха. Яг нэг зөгийн эзэн бол олон байгаа. Тэгэл зүгийн бал үйлдвэрлэгчдийн одоо жишээл идэвхтэй гişүүд тэгэхээр 200 гэдэг чинь аюу олон хүнд хүрсэн байгаа байхгүй юу. Тэгэд одоо жишээл яг түрүүний хэлдэгчлэн энд ганц одоо жишээл зүгийн бал гэдэг шиг зүйлээр ингээд бүтэн community холбогдоод идэх тий. Яг тэгэхээр тэр нөөц одоо энэ нөөц гэдэг чинь хүмүүс заавал бит юм шаарддаг байхгүй. Бит байх бас албагүй л дээ. Ер нь бол эрдмийн жишээл нөөц чинь бас бит бос өвөл соёлыг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүгээрээ холбогдоод хүмүүс хідэн одоо зуугалаа жишээл community болох боломжтой байдаг тий. Тэгээ түрүүний хүний жишээл тэр Оросын гулаг тархицсан Япон цэргийн жишээл тэр зүү ямар ач холбогдолтой байдаг гэсэн гэхээр тэр хүн зөвхөн өөрийгөө амьд байлгахгүй өөрийнх нь хүрээлэн хүмүүс нь бас амьд байх үсгийг нь тэр ганц зүгээрээ шийдээд идэг. Тэгээ бас тэргээр чин өөртөө бас үйлчлүүлж болно шүү дээ. Хүнийг те бусдыг бас сервис авахад чинь тэрийг ашиглаж болно те. Тэгээ амьд үлдэх тэр нөгөө гаргалгааны ерөөсөндөөс гарч ирээд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр бол үнэхээр гоё ном байсан. Тэгээ би санамсаргүй байдлаар нэг номын хуучин номын зах дээр явж хаалцсандаа бүр аюу баярлаад байсан. Би нэрээ олвол сонирхож тийм юм шүү. Тэгэл англиар юм уу тий? Баярлаа. Тэр үеийн тэр Оросын тийм кампт хоригдсан Сэлэнгит бас байсан бэ. Улаанбаатарт бас мэдээж зөндөө нөгөө тийм байсан шүү дээ. Манай болны жишгт бас байдаг шүү дээ. Яг тийм үү? Нөгөө тэр гулагийн талаар би уншсан чинь гулаг дотор үхлийн гулаг гэж нэрлэдэг бүр. Тийм. Тэнгүүтээ тэнд ажилтдаг байсан хүмүүс нь тэр аягүй том волфрамын уурхай байсан билээ. Манай тишгийн яг хилийн заа. Тэгээ тэр уурхайн тал нь одоо тишгийн жишээл манай тэр тишг дотор талд нь бийт юм билээ. Тэнгүүтээ тэр гулагт ажиллаулахдаа 3 үндэстэй ажилтдаг байсан юм байна. Тэгээд монголчууд, японочууд, тэг германууд. Германчууд байсан юм тий. Тэгээ тэр 3 үндэстнийг ингээд нөгөө уулын ам болгонд тусад нь булшилдаг байсан юм байна. Тэгээ би нэг тиймэрхүү юмуд л олж уншсан. Тэгээд ягаад үхлийн гулаг гэж нэрлсэн гэсэн чинь тэнд хэцүү хүн бол баталгаа төгтөг ус хамгийн хүн хүчээсэн гулаг ордог байсан. Сэлэнгит бас нөгөө Япон цэргүүдийн уршуулга байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө шарлыг бүгдийг нөгөө юунд дарчаад авчирсан бэлээ. Тийм Япон цэргүүдийн дурслан гэдэг тийм. Тэгээд тэндээс баг Японд аваа явцсан юм шиг үлээ. Тэгэхээр одоо нэг тэнцээ нэг очиж хөмж байхгүй болсон. Ер нь гэхдээ дурсгалтай бас газар нь шүү дээ. Японочууд байсан гэсэн тийм одоо нөгөө юу байгаа байхгүй юу? Гэрч байгаа байхгүй юу? Тэр ганц чулуу. Тэгээ тэрийг нэг тортоод нэг би нэгэнт Сэлэнгит хагас амьдарч байгаа юм чи те хэдэн японочдыг аваа яваад гайтайхан юм болгож өгье да гэж бодод байгаа. Тэр аюул чухал шүү дээ. Нийтийн мэдлэг тавих хэрэгтэй шүү дээ. Энд ийм болсон юм да гэдэг тэр ой санамжуулдаг сток тий гэж бодож байгаа тийм хөөрхий. Гэхдээ миний одоо Монголд ирсэн шалтгаан шал өөр. Тий. Тийм биз дээ одоо нөгөө тэр хүмүүс шиг орцлогдоод ирсэн биш те. Тий. Над шиг одоо Япон хүн бас би ус шүү гэдэг юмыг бас тэр сүнс бас сүнсд итгэж байгаа байхгүй тий. Тэр хүмүүсийн сүнсд харуулах ёстой. Тий. Бас нэр цаанаас ингэ сүнсд итгэх юм бэ. Тэр чинь яг ингэ текст идэв штэ. Яг цагаат болохоор өөрийн соёл нь ингээ бүлт гарч ирээд идэг тий. Гэхдээ тэр чулуу юу вэ? Одоо тэгээд шарилж байхгүй гэдээ ад чинь тэнцээ сүнс байгаа гэж итгэхэд байгаа байхгүй тий. Тэр тэнд сүнсүүд нь сууж байгаа гэх гэдэг шүү дээ. Тэгэхээр амар сонь тий. Тэгэхээр нөгөө нэг
чи өөрөө тэр соёлын төвөр дээрээс гарч ирээд нөгөө юмыг тэгж харах нөгөө нэг тийм мэдлэгтэй хадаг ш. Тэнгүүдээ тэрийг ингээд төсөөлж хүртэл яг тэр нөгөө анхны соёлын нөгөө нэг их юу чинь гарч ирж ш. Яана. Амар аваад байсан. Яа. Ялаач та сүнсэг нэр нөгөө бөөснө ангаа шиг бүх талаас нь нэр. За юу өнөөдөр ёстой сүнс ярина гэж бодоогүй штэ. Тэгсэн чи аа тэгсэн чи сүнс яриад явж байгаа юм да. Би ярь уулзахаараа сүнс лайцсан гэж бодсон байхгүй. Японтой уулзах гэж байгаа юм чи. Үгүй би нэрээ бодсон нэрээ сая. Би сүнсэнд итгэдэггүй харж байгаагүй гэсэн чи тэр сэлэнгэд байгаа японочдын сүнсэд би өөрийгөө харуулна гэсэн явж байгаа. Та нар Японд очиод өөрийнхөө одоо бараг хамаатай садны юу одоо нөгөө тэг сүнсийг хүүхдээс бас олчих юм шүү те. Манай тэр Манайхан тэгэхдээ ай өөрөөр сэтгэх бах те ингээд нөгөө би урд насандаа энд ирж исэн юм аа гэдэг ч юм уу. Музей орсноо те. Өө энэ миний хотго явж штэ гэдэг ч юм уу. биш миний өвөөгийн сүнс юм шиг байх юм тэргээ те. Тэг хүүхдийг бас тэгж яад шинжтэй шүү дээ монголчууд. Тийм шүү дээ бид нар чинь нөгөө биен дээр нэг гой тамга тавиад нөгөө оршуулдаг шүү дээ. Тэгээд нөгөө дахин төрөл болохоор тэр тэмдэгтэйгээ төрнө гэж ярьдаг. Тэр надад аюу гой санагддаг байхгүй. Тэгэл манай манай өвөг нас ортон ингээд биенийхэн дээд хэсэгт нэг юм тэмдэг тавиал тэр нөгөө биений доод хэсэгт нь гарч ирэх хэрэгтэй гэл нэгдсэн байхгүй. Тэгсэн чинь манай охин ингээд хонгон дээр яг ингээд нөгөө дүр нөгөө өвөгийн юм дээр тавьчихсан юм шиг ингээд юм жижигхэн хар мингдэг гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ манай өвөгийн сүнс штэ гэдэг чинь нэг тийм цаанаасаа ингээл дотн тий ингээл нөгөө баруунд чинь нөгөө ээж нь хүүхдтэйгээ бондинг хийх хэрэгтэй гэж яриад байдаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх нь баг хүүхдээ харангуут нөгөө тэмдгийг харангуут манай цаал юм. Бараг тэгэж шууд бондинг хийх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бас айгүй тийм давуу талтай юм байна гэж бодод байгаа шүү. Тий. Нөгөө зарим хүүхдийн тий чи миний аяагаа хэрэглээд энэ төр гэ те. Тэгтий гэсэн шүү дээ. Тэгж юм тий. Ер нь дахин төрөлттэй манайхан бас нэг гоё кино хийх хэрэгтэй юм болов гэж бодод байна шүү дээ монголчууд. Дахин төрөлт яалтчгүй Монголын бас төр засагтай бас холбоотой байгаа байхгүй юу? Тий одоо улс төрийн чанартай одоо энэ зөвхөн 10 дахь богтыг ярьж байгаа юм биш. Ер нь үе тий. Чингис хаанаа дахин төрүүлж байгаа л хэлбэр юм байлаа шүү дээ. Тий. Харин тийм юм билий бас юм. Тэгэхээр тэр соёлтой байгаа шууд нөгөө дахин төрдөг гэсэн ойлголттойгоо шууд холбоотойгоо бүр төр засгийн хэмжээнд л холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр тийм гүн суусан л соёл байх гэдэг шүү дээ. Тий. Сэтгэл үнэмшил ч юм уу. Үнэхээр төрдөг ч гэж магадгүй шүү дээ. Бид нар мэдгүй л байгаа л гэсэн шүү. Одоо энэ дээр чи одоо бас монголчуудын түүх болон соёлын одоо ой санамж гэдэг юм маш одоо шаардчин цаашдаа одоо яаж аваа явах юм улсыг ирээдүг яаж бүтээх юм гэхэд гэж бодчихин. Тэгээд тэр тухай өнөөдөр уянгаас зөндөө юм сонссон бас сүнсийг ярьсан би бас энтэй баяртай байна. Өөрсөнд баярлалаа Томокод. Тийм. Одоо манайх би одоо идэвхтэй байхаар спонсор хайгаад манайд ингээд манай нэвтрүүлгийг спонсорлооч гэд ингээд явдаг байхгүй юу? Тэгээ сүүлийн үед ерөөсөө тийм болно нэц гэдэг ерөөс ингээд спонсор хайж явна гэдэг чи айгүй хэцүү ажил юм биш үү? Тийм. Тэгээд ганцхан манай юунаас Зүгийн балны компаниас энэ сэлэнг болон халахгүй Зүгийн бал ингээ холилдод орсон байгаа юм. Байгалийн цэцэг гэсэн тий Зүгийн балыг бэлгэнд өгч гинэ. Баярлаа. Хэрэглээрээ. Зөндөө хэрэглээ. Хүүхдэд очиж. Томокогоос авсан энэ хүн шүү гэж зааж өгнө. Наа чи ихтэй би биш шүү. Надаас санаа авсан нэг их бас юм байгаа. Тийм үү? Энд чи 20-од насны охин гэсэн. Тийм би энэ чааг л гэж бодоод байдаг байсан шүү дээ. Үгүй юм тийм. Хүмүүс тэгтээ чилж болж байгаа маа гэдэг.
За За баярлалаа. баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд олон Баярлалаа. олон контент төр чамайг харахыг хүсэж байна. Амжилт хүсье. Баярлалаа. Урьсан баярлалаа. Баярлалаа. За дараагийн төрөл гинэ. Дараагийн төрөл дээр уулзъя шиг. Йоо, дараагийн нэвтрүүлэг тэр хин зочин болч ирэх юм би ч одоохонд мэдэхгүй байгаа. Гэхдээ дараагийн 7 хоног болгоомж хийх юм болцоо. Дараагийн нэвтрүүлэг байх нь тодорхой. Тэгээд дараагийн дугаар дээр уулзцгаая. Бай бай. Томокогийн нээз байлаа.